Сайн байна уу? Сайн байна уу, Арамдүрэ. За бас би байгаа шүү. За тэгэхээр өнөөдрийн дугаараар бид хэд болохоор Монголд болсон аимшигт тохиолдсон явдлуудын талаар ярихаар бэлтгэсэн байгаа. За хинээс эхлэх үү? За надад болохоор бэлдсэн юм маань болохоор Монголд тохиолдсноос илүүтэйгээр ер нь л өөрт тохиолдсон зүйлээ ярихыг аяг хүссэн. Дахиад нэг айцтайгаа нүр тулд юм лөө. За надад болохоор нэг дархных байхгүй юу? Тэгээ дархны микроб гэдсэн давхар байрнууд байдаг. Тэгээд микроб байранд маань яг одоо яг нэг тэр байрныхаа тоот мотыг хилээд яах вэ? Тэгээд ямар ч гэсэн микроб байрны маань амьдардаг байсан газар маань доод давхартай нэг юу идвэсэн. Нэг лам ах байдгүйсэн байхгүй юу? Тэгээд тэр ахныг орцондоо хүн дутагдуулж өгөөд тэгээ ер нь тэрнээс хойш манай орцонд нэг хөөрхөн нохоо байдаг гэсэн нэг орцны нохоо байдэн шүү дээ. Ер нь байрныхан хүмүүсийг таньдаг. Тийм тэгэл ингээл сохтуу хүн оруулахгүй, орц руу оруулахгүй тийм нохоо байдаг гэсэн аахгүй. Тэгсэн чи тэр нохоо маань хүртэл орцондоо дахиж ирэхээ болоод тэгээд ер нь ол юу яасан. Хүмүүс ер нь бол яг ингээд ийт ингээд амар гой унтчихт ингээд нэг тийм орилж байгаа хүний чимээс сонсогдоод байдаг. Нам гүм болсон. Тийм, нам гүм. Тийм тэгээд яг шүн дөлөөр юм шүү. Тийм, шүн тэр дандаа шүн дөлөөр. Тэгээд тэр нөгөө яг тэр лам хүний өөд болсон өдөр нь болохоор бид эд нөгөө санамсаргүйгээр ингээл доошо буугаал утсан чинь ингээл төргөний машин цагдаа магдаа олцсон байгаа штэ. Тэгэл өглөө босоод ямар сайн юу болсон юм бол хэрэг болсон юм бах та гэж боол. Тэгэл нөгөө жоох хүүхдүүдээс учраас ингээл тоглоомдоо сатаарал нэгээ дуудаал орилдоол ерөөсөд нэг анхаараагүй тэг явцсан. Тэгээжсэн чинь нэг өдөр нөгөө одоо биднээс нэг жоохон арай нэг ахмад нэг банд байсан гэх юм уу. Тэр ах маань болохоор тэгжсэн. Нөө тэр лам ах хутгалуулахдаа нөө нэг орцонд ингээд гарын цустай гараараа ингээд гар нь хүрсэн. Ингээд та энэ алганыхын хийн гэх юм уу гарцсан заяа. Тэгээд тэрийг бүх ингээд орцонд орсон цэвэрлэгч хч нар маань ингээд харчаад одоо ингээд өнөөдөр угаачхад арилжиж байгаа штэ. Дөнгөд нэг өдөр өнжөөд маргааш нарга дахиад бичдэг. Тэгээ тэрийг болохоор бид нэр жоохон байсан учраас анзаарахгүй. Тэнгүүд орцны хүмүүс маань ингээд жижигрүүд маань солигдоод ер нь бол ингээд идэгсэн. Тэгээ сүүлд нь тэр юуг үтсэн чинь яг юм байдаг гэдэг. Тэнгүүд нь бид нар явахтай дөрсгүй хөхтүүд чинь дөрсгүйтэй л те нэгээ дуудаал тийм юм байдаг гинэ. Энд нөгөө нэг лам ахай чинь ингээд дандаа гарныхаа хийн гардаг гэж юм. Би хасаа сонссон гэвэл нөгөөдг нь би хичээсээ сонссон, би ээжээсээ сонссон гэл. Тэгээ нэг өдөр бид нар ингээд тэрийг харчаад тэгсэн чинь нөгөө цэвэрлэгч ингээд эмээ маань хамгийн сүүлийн жижүүр маань нэг эмээ идвэсэн. Тэгэл ингээд төмпөө алчуур тавьчаад ингээд арчиж байгаа харагддаг байхгүй юу. Тэгээ бид нар ингээд шатны араас харчаал одоо байхгүй болцсон шүү заяа манайхаа одоо өстө байхгүй болцсон шүү гэл эмээ угаацсан гэл. Тэгэл маргааш өглөө нь босоод нөгөө тэр оройч нэг сонирхол төрөөд. Гэтэ манай найзууд болохоор яаж исэн мэдэхгүй. Би болохоор ингээд нэг сонирхол төрөөд яна маргааш бэж ивэл одоо яаж энэ байранда байна ч юм уу. Яаж дараа нь гарч тоглох уу ч юм уу. Яг нэг тийм. Эсвэл тэгээд юусэн нойр өрөхгүйс аахгүй юу. Тэгсэн чинь маргааш өглөө нь гарсан чинь бэж ивэл яах вэ? Яг тэр эмээгээ угаасан юм ингээд юу хээ байсан. Тэгээ ер нь тэрнээс хойш бид нэг ингээ хоорондоо яриад ёо гэдэг яг тэрийг харж байгаатай ингээл нэг жоох хүүхдүүд чинь ингээл орилдоол хашгиралдаал гүүгээл зугтан штэ. Тэгэл зугтаал тэгэл оройн би чинь амар халуураад тэгэл нөгөө нэг эмээ өвөө дээрээ байсан учраас эмээ өвөө маань ингээл яг өвчин тусчаа танаа төрчөө яач ээчөө гадаа 100-ны суучраас ингээл гадаа нөгөө нэг ингээл юу гүйж агаад танаа төрчөө шалтнацсан гүйж агаад танаа төрчөө дээ гэж бодоодсэн чинь үнэндээ бол үгүй зөв би тэрийг л дотроо бодож байгаа штэ. Яг эмээдээ хэлэхээр загнах учраас тийм юмнаас айцсан гэд тэгж өнгөрч исэн. Тэгэхээр тэгэл ер нь эмээ өвөө маань ч удахгүй тэр байраа зарсан. Тэгэл дахиж тэр байранд очиагүй. Тэгэхээр яг нэг яада хүртэл ярьсан чи шар ус босчлоо. Шараас. Тийм ингээ байнгын байж идэг тавууруу. Тэгээ алганы хээ. Оо ямар гад. Айгаад сэвтээд тэгээ тэрэндээ болохоор ингээд одоо хүүхэд тийм хүүхэд болсон. Тийм тэгэл халуураал тэгэл тэрийг эмээ өөдөө хэлэх юм бол мэдээж загнана. Тийм имийг туршсан шүнжэнгөө найзуудаараа бодоод хонцсон. Тийм учраас тэгж бас айжсэн. Төвх байна. За тэгэхээр өнөөдөр угаасаа яг бидний ярих сэдвүүд угаасаа Монголд болсон аимшиг явдлууд гэсэн нэртэй байгаа те. Яг тэрнтэйгээ адилхан одоо бидрийг өөр өөртөө тохиолдсон болсон тийм аимшигтай
болсон явдлуудын талаар ер нь бол их хвчлэн ярьж байгаа. За тийм учраас ч юм уу сая болрогийн яриан дээр ингээ үнслэж явах зүгээр болрог яриг сонсон чи би бас нэг өөртөө тохиолдсон явдлаа ярмаар санагдаад. За та нар бүгдээрээ нэг хангаа зочд буудлыг мэдэн штэ. Хүүхдийн зууд байдаг. Тийм хангаа зочд буудлаа. Тий. За тэр хангаа зочд буудал руу ер нь бол орох ер нь бол хаалга гарц гисэн юм ер нь баг байдаг байхгүй юу? Тэгээд найзуудаараа зүггүүтээд яаж ордгийг хүмүүсээс ингээ асууж лавлсаар хагаад бид нэр 3 давхраар нь дамжиж орд юм байна. За бүр цаагуур нь байрнуудаар ингээ тойрж жоод араар нь орд юм байна. Тэрийг би мэдэж авсан байхгүй юу? За яг тэгэнгүүтээ найзуудаараа нийлж байгаа за хэдүүлээ. Яг нэг сүнс босдог цаг шөнийн 3 цагт орё. Нөгөөддөө хэлж хийнэ дэр гэж байгаа л бид нар яг шөнийн 2 цаг 50 минут гэж яхад бүгдээрээ яг хангаан зочд буудлын яг урд нь долуулаа болцсон байхгүй. Яг 7 найз. Уулзаал орхгол хойно харуултай харуулаас нь ингээл нүднээс нь цухтаал арай гэж нэг юм дээшээ гараал нэг сонно нэг тогны нэг хар кабел үүдэн штэ. Тийм. Тэр кабелаар ингээд дамжиж ингээд дээшээ гардаг. Ингээд шатаар биш дээр өөрийгөө ингээд 3 давхарлуу татаж гардаг байхгүй. Йоо. Тэгээ тийшээгээ гараал бид нар чинь юугаач мэдгүй хөлтөд штэ. Одоогоос нэг 10 хэдэн жилийн өмнө. Эрсдэлтэй алхам. Тий. Тэгэл яах вэ нөө хөлтөд чинь дээшээ гараал бүх хамгийн сүүлчийнхаа найзыг дээшээ татаж гаргаал хойшаараа бүгдээ гар утасныхаа спичүүдийг асаасан. Тухайн үед яг эд өвлийн хүүтэнд байсан. Одоо эдэр 9-нөр гэх юм уу? Байсан. Яг бидний утаснууд уул нь бүгд сэнхтэй байсан заяа. За одоо хамгийн бага сэнхтэй баг 80 эд өвтэй. Спичгээ асаагаал яг тэр өрөөнөөс нь гараал коридор руу гарсан чинь бүгднийх нь утас ном тарсан. Ямар ч гэрэл болсон бид нар. Тэгэл гайхал юу болч юу яач юу гэж үү те. За тэнгууд өөр ямар нэгэн асаагур ч юм уу нэг тийм гэрэлтэй хүн байх юм бол тэрийг асаамасаа. Тэгэл арай гэж нэг карманс асаагур асаагаал нэг бүдгэн гэрэлтэй асаагурыг хэлж байгаа. Цэнхэр те. Цэнхэр шармаар нь янз бүрийн цэнсэн юм. Тийм шар нэм. Тэгээд нөгөөтийг нь асаагаал тэгээ явж хагаад би зүггүй. Найзуудаа ганц зүггүй заяа. Хідүүлээ одоо энэ долуулаа үйжиж юунаас айдээ. Хідүүлээ баг айхгүй зүгээр баг буудал баг харж агаал гарна марна. Ингээ найзуудаа шорцоор гаад 3-4-оор юм уу эсвэл 2-3-аар ингээ салаа явчих. Би өөрөө нэг тэнэг санаа гаргачихгүй юу. Тэгэл тэгсэн чинь за 2-3-аар салах нь арай хэцүү юм байна. Зүгээр л 3-4-оор салчих. Манайх надад санал гаргаж байгаа. Тэгвэл за тий. Ингүүтээ би 2 найзыгаа дагуулсан гутаа. За бид 3 зүг рүү явлаа. Та нар нөгөө тал руу яв. Ингээ 2 угтчихж байгаа. Тэгэл яг манай найзууд чи энэ дэрийг л тоглож молол те. Тэнгүүд хан дээр 9 шидийн графит юм хум ингээ зурж мурсан заяа. Ингээл явбал өхөлгээ бичиж ирсэн. Хараал янз янз хайр дурлал гээл те. Тийм баг тэр нь тайртай зүрх мөрөгтэй. Сонин юм аим баг бичсэн заяа. Тэгэл яг надад бол тэр нь амар нэг сонин биш. Зүгээр надад тэр буудлын өрөөнүүд болгоныг нь үзэх юм бол ямар нэгэн хүний гавлыг яс ч юм олдчих байх гэж би багтаа амар боддог гэсэн юм. Тэгэд яг тэрүүгээр би яг тэр буудлын өрөөнүүд рүү нэг нь би нэг бүрчлэн ингээ орж шалгасан заяа. Амар хүлээцтэй юу? Тий. Нэг бүрчлэн ингээл нэг өрөөнөөс ороод нөгөө эсрэдлийнх нь өрөөлөө ороод те. Өрөөлөө ингээ ороод яв. Тэгжсэн чинь байхгүй. Нэг өрөөлөө ороод гараад ирсэн чинь ганцаар. 2 найз. Манай 2 найз цааш намайг аяа явуудаг зэт. Яг үдээд яг тэр үедээ бол энэ хоёр надаар тоглоод энэ даа л гэж би бодсон шүү дээ. Угаасаа ийм газар ороод ирсэн эдгээр надаар тоглож байна. Тэгээ угаасаа би одоо чанга чимээ гаргах юм бол ойрч хашгирах юм бол гаднаас цагдаа магтаа ирээд юуж болчих юм блэ. Нөх хүн орохыг хориглосон газар шүү дээ ерөнхийдөө. Тэгээл амхандаа л дуугаа байгаал. За яах вэ гэл найзуудыгаа хайгаал ингээл явсан. За боли дээшигээ хайны дээр хэцүү бах. Нөгөө дөрүүлээ явж байгаа нөгөөдлийг олъё гэж бодоод доошоо явцсан байхгүй би. Эсрэг тал руу. Тэгээл доошоо явсан. Тэгсэн чинь доош тогтсон улам бүр харахгүй зү. Яаж яах надад гэрэл байхгүй. Тэгэл тас харахгүй чинь тэгэл зарим өрөөнд ингээд тас харахгүй ингээд бүр юу ч харахгүй юм чинь. Нэг сонин. Ингээ зохион байгуулалт амар сонин өрөөнүүдтэй. Яг буудал гэсэн мөртлөө. Тэгэл нөгөөдүүлээр нь ингээл тэг ганцаар үлдсэн мөртлөө бас сийхгүй заяа. Өрөөнүүдийг шалгасаар л шүү дээ. Тэнэгтэй. Тэгээ шалгаж явсаар хагаад би хамгийн доотлын бүр ингээд зойрлон орсон заяа. Зойрч гэж одоо Б1 давхарлуунд гарсан. Тэгсэн чинь Б1 давхарт нь бол баахан амтны сэгц юм. Зөндөө байсан. Өгсөн нохоо муур тэнгүүтээ
хамгийн амар нь үнэхээр л зүгээр л тэр хангаа зорж бодлын Б1 давхарт нь хүмүүс амтнд таамалж алдаг байсан мэлээ. Йоо. Би тэрийг мэдсэн бохгүй. Тэр авийн хүүхдүүд юм болов. Байж магадгүй. Дүрсгүй хүүхдүүд тий. Яг юугаар мэдсэн бэ гэхээр муурны дөрөв мөчийг нь таслаад ингээд хадасаар ингээд хадаж матцаагаана. Би тийм харсан бохгүй. Тэгээд би өөрөө бүр гайхаад тэнгүүд яг тухайн үед тэгээд хүүхэд юунаас айхав зүгээр гайхаад зүгээр яагаад ингэж байгаа юм бол гэл ингээл бодол өнгөрцөн. Тэгж байгаа л нөөдгөөсөө гараал заа болий. Манай ид угаасаа дээвэр дээр л уулзсан. Ус энэ чи ирэхгүй юм байна. Тэгээд дээвэр рүү гарлаа. Өстө дээшээ шатаар яваал эсэ. Тэгс чи гинт ингээд доод авахраас миний нэрээр нэг хүн дуудахгүй юу? Зөргөө гэж орилсон юм. Тэгээ би гайхаад манай доор байгаа юм бах та. Надтай одоо хаагуурын зөрч үү. Тэгээ би гайхаад доошо буцаах. Төөрөлдөд. Тэгсэн чинь доор хинч байхгүй зөө. Тэгэл доошо буучаад би найзуудаа дуудаж байгаа шүү дээ. Ой алдраа. Ой тэмүүлээ ой. Доорын хэн байгаа юм бэ гэж хүнд ойрлол хайгаал. Тэгс чи хинч вэ? Ямар ч бүр хүн дуурах нь үтгэл нөөний гутлын нэг алхаж байгаа чимээ ядаж нэг хөлөөч ирж байгаа чимээ сонсогдно одоо тэр харахад. Харахад яаж яхад тийм чимээнүүд амар чанга сонсогддог. Тэгэд ямар тийм чимээ гарахгүй байхгүй. Тэгэхээр за би яг буруу газар ирчлээ. Буцаад газ дэшээ өгье. Тэгэл байдгаараа дэшээгээ бүр нөө шатаар чин дэшээгээ тэр нэг хангаа зурж бодож яаж яхад хідэн давхарчлаа барыг 10 20 давхар штий. Тийшээ чин тэгээд хөлөөрөө ингээ шатаар дэшээ гүн гэдэг чи ямар амар хэцүү юм бэ ёо. Нөгөө айсан даргал хөдөлгөөн гэдэг чинь тий. Өвөд хахад нөгөө нэг зам юу аахгүй хорогдохгүй. Тэнгүүтээ би ингээ дэшээ явах тусам ингээ би ядарч байгаа юм заяа. Ядарч байгаа би мэдж байгаа мөртлөө миний хөл цогсохгүй байгаа байхгүй. Би ингээ хөлөө би бараг өдөртөж чадахгүй байгаа юм шиг. Тийм бид юмш төрөөд. Тэнгүүтээ ингээ хөл ингээ сүултээ ингээ нэг тийм бадаараад одоо нэг явган удаан суучаар нэг хөл бадаарал нэг сонирн болдог чинь цахилгаан гүгээд байгаа юм шиг. Их тиймэрхүү байдалтай олцсон мөртлөө ингээ яваал байгаа юм би. Тэгж жагаад арай гэж нэг юм яг миний урдны хаалга таралцсан байхгүй. Тэгэл нөгөө хаалгыг хамаг хурдаараа бараг цохин холгүй онгоолгоол гарсан тэгсэн чи дээвэр нугарсан байхгүй. Тэгсэн чинь тэр дээвэр дээр нь манай нэг нэс бас ганцаархна. Чи нөгөөдтэйгээ таарсан уу? Тэгэл хамтдаа болсон. Ганцаарна дээр сууж идэв. Юу яанда чи тэр та хамт байгаагүй юм гэтгсэн чи. Гүй цаалтаж би хамт явжсэн чи харин гинт мэн ганцаараа үлдчихлээ. Тэгээ бид өөр чи хойлохноо болцсон. Яах хойлоо бууж нөгөөдлөө хайх уу? Гэтгсэн чи манай нөгөөдөг чи гүй яанда одоо ингээд хойлоо юу яхаар буу гэх юм бол яг энэний доотлын давхарт нэг юм дуудаадсан юм. Ичлэхэн бас яг дуудсан байна. Би яг одоо миний нэрийг дуудсан шиг дуудсан байгаа байхгүй миний. Тэгээд битээр заа билий. Зүгээр л хоёлын чи хүлээ. Нөгөөдөө үлээд. Тэгсэн чи яг тэгж хийснээс бараг минут хүрээгүй хугацаанд манай хэд бүгдээрээ бөөндүүд иш гараад ирдэ. Тавуулаа нийлцэн. Тэгээ бид хоёрыг чи тойр хайж ба тойрыг баахан хайлаа мэл. Орилоод тахад тойр сонсдгүй юм мостгүй. Бид хоёр ч бүр гайхавч юм чи. Бид хоёр ч өөрсдөө тэдрийг хайж орилж явсан хүмүүс шүү дээ. Тэгж яхад бид хоёрыг хинт бид хоёрыг хийж таараагүй, хин сонсоогүй. Тэгсэн чи тэд нар бид хоёрыг хайжсан багтав. Тэгэл дээр уулзчаал. За хэдүүлээ эн чинь жоох ингээд худлаа үнтэй нэг хүүхдүүд юм чи зураг мөрөг авахулж махуулаад энэ дээр хийж байгаа л за хэдүүлээ одоо боо юм уу. Тэгээ доошо буугаа явжсэн. Тэгсэн чи яг одоо надтай яг жоох нэг тийм экстрем гэх юм уу нэг тиймэрхүү маягийн юмар ингэж явдаг. Одоо паркоо өрчих юм уу? Тиймэрхүү маягаар ингэ явдаг. Яг тэр дотор надаас гадна дахиад хоёр найз манаас аахгүй. Бид гурав нийлэнгүүт нэг эвдэрхий цахилгаан шат байгаа штэ. Тэрүүгээр нь дамжиж доошо бууя. 3 давхар хүртэл. Яа ямар дээврийн өрөөний яг доотлын давхраас нь ингээд 3 давхар хүртэл тэрүүгээр ингээд бид нар ингээд дамжиж буусан байхгүй юу? Гар хөлөөрөө ингээл тэ юм хунаас тулаал ингээл. Тэгээд бусд нь тэгж яхад манайхан хүртэл бидрийг зөксөөхгүй. За тэгвэл бид нар шатар бол. Та нар тэгээ бууж. Бидрийг амар тэнийг явуулцгаахгүй. Тэгээд та жаах хүүхдийн томоогүй зам. Тий. Одоо тухайн үеч нэг 10 жилийн ахлах ингээ хүүхдүүд л байгаа байсан. Тэгэл яг нөгөөдгөөрөө ингээ буусан. Тэгээ явж хахад яг бүр хамгийн доор нь угаасаа тэр цэглаан шиж явсараа Б1 давхарт холбогдсон шүү дээ. Яг тэр Б1 давхраас нь нэг хүний нэг айглах ч юм уу нэг аим саадах ч юм чимээ сонсгоцсон байхгүй. Бидэрт. Тэгээ би ч нөгөөд рүү гараад
сонсно. Нүүлж сонссон. Тэгээ бид нар чи яаж яах нөө өвлийн хүүдэн зузаан хувцастай байж тийм юмар явцсан хамаг юмдаа дүүрдсэн те. Тийм байж бас тийм юмаа сонсонгуудаа гурлаа очив. Харъя. Яа. Тэгэл тэнэг 3 гар доошо буусан. Доор нөгөө нэг миний харсан ханд ингээд хатцсан ингээ муурны цогцооно гэдгсэн шүү дээ. 4 мөчийн салгаа хийцэн гэдэг. Тий. Байхгүйсэн. Оо. Тэгэл би гайхаал нөгөө найзуудаач би хэлээгүй. Энд хүн байгаагүй юм шиг надаа гясти шагаар идв. Би нөгөө хоёроо бүр яаруулаад буцаад тэр лифтнийхаа юугаараа биш шууд шатаараа бид гурав хамт гүйсэн. Би бүр хамгийн түрүүнд нь өөр ирэхгүй бүр айгаад бүр амар хурдан гүйсэн. Тэгэл нэг мэдсэн чи би 3 давхарт нөгөөд дээр ирсэн юмсан. Тэгэл цаа бэлээ одоо хэдүүлээ газ явъя. Тэгээ гараал буугаал явсан. Тэгээ маргааш нь нөгөөд найзуудтайгаа дахиж нэг ярилцаж уулзаал. Тэгээ өчигдөр юу харснаа хэдүүлээ ярий. Тэгээ уулзахгүй юу? Тэгсэн чинь манай хоёр нь эрэхтэй гээд нөө чоны шагаа билүү хөлн мөлөндөө ингэ зүвчдэг нөө муу юм холдуулдаг. Тийм зүүдэггүй хүмүүс зүүдэг болчиход хүрдэрсэн. Эрэхтэй. Тэнгүүдээ хамгийн амир нь огт айгаагүй хүмүүс. Бүр ерөөсөө тиймтэй таараагүй гэж ирсэн хүмүүс. Тэгэхээр харсан юм шүү. Тийм байж магадгүй. Тэрийг бас нуусан байж магадгүй. Та тийг айлахгүй гэл. Тий. Тэнгүүтээ нэгийг нь юм даахсан байсан гэсэн. Тэгээд нөө нэг азар гэх юм уу одоо нөө нэг ах нь бөөхөн байсан. Гэртээ ойцсон чинь шууд ах нь наашч гэж хэлээд нөө нэг ташуураараа нуруунд дээр нь хит ороолгоод тэгээд чуны шагаа зүлгэсэн баг. Тэгээ энэ тиймэрхүү юмуд бол байдаг. За дараагийн түүхийг бол жоохон байж байгаа ярив. Одоо та нар ярив. Энэ бол тэгэл ялцчихгүй нөгөө нэг эрэгтэй хүмүүсийн томоогүй зан. Тэгээ юмыг харна нэг бодлын нөгөө нэг амар зөрөгтэй үйлдэл гэх юм уу? Тэрийгээ дахиж харчаал дахиж үчи шалгаал тээ. Тийм. Ханд. Яг угаасаа тухайн үед хүүхэд юмнаас айдаггүй амар сониуч. Одоо тий зандаа л хөдлөгдсөн. Одоо бол тэгж явж чадахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Скицүү. Одоо бас энэ юмны нэг ямар нэг юмны тунгийн даралдаг болсон гэх юм уу тий. Угаасаа яалтчгүй яг тиймтэй ер нь хүн таарах юм бол одоо ингэж ярьдэн шүү дээ. Хэрвээ ямар нэгэн байдлаар ингээд одоо амьгүй сүнс гэдэг сүнсийг би харчлаа гэж мэдх юм бол хараагүй юм шиг одоо тоохгүй өнгөрөх хэрэгтэй. Тийм. Тэ. Тэгэх юм бол тэр нь одоо энэ намайг хараагүй мэн гэж тоохгүй. Арай харчаад балмагдах юм уу эсвэл ямар нэгэн байдлаар харсан гэдгийг мэддэг юм бол дагаж яваал ингээд одоо энергийн сороол ингээд хооллоод идэг гэж ирдэг. Ер нь тиймэрхүү юм бидэрт ер нь тохиолдсон. За одоо хийх вэ? Шарс буслаа. За би ярьч юу. За дэги. За надад болохоор энэ бүр 1978 онд болсон нэг юм Монгол талсан юм явдал байгаа байхгүй юу? Яг бодит болсон. Удгамад унгаад одоо удмаараа суурьсан тийм аимшигт явдал. Удгам мод гэдэг чи одоо юу вэ? Тийм хөгшин, тийм настай нэлээ удаан гэсэн тийм мод байхгүй юу? За тэгээд одоо энийг түлхгээд одоо тайрж хөрөөдснөөс болоод удмаараа одоо суурьсан. Харагдсан шүү дээ. За энэ нь болохоор 1978 оны 100 толгойн зүүн салаагийн цусланд одоо нутгалж байсан дорч дэрэмгэгч одоо залуугийн тийм гэр бүлд тохиолдсон тийм явдал байгаа. За дорч дэрэмгэгч энэ залуу болохоор бүтэн 3 хоног зүсэрсэн усан борооноор гал алдахын эрхэнд хуурай мод олж ирэхээр хөрөө сүхээ аваад мод руу орсон байгаа. Ойн чөлөөндөх бяцхан булгийн ихэнд байсан өвөршөж өмхөрсөн хуурай мод нүдэнд нь туссан учраас шулуухан шууд одоо очоод тайрч эхэлсэн. Тэр дор нь модыг одоо унгаачаад тэр хэсгээс нь чирч одоо гэрийнхаа гадна авчираад галаа түлээд хонсон байгаа. Маргааш өглөө зөвлөлтийн одоо барилгад ажиллаж исэн ганц ах нь хосолд ороод өнгөрсөн тухай мэдээг сонссон. Тэгэд сонссон. Тэгээ сарын дараа ганц хүн бас гэрээхээ гадна байсан хөрөө одоо арамыг ажиллуулж байгаа гараа бас тас тайруулсан тэрэнд нь
тийм явдал бас байгаа. Тэгээд одоо эмгэнэлт одоо энэ явдлууд ар араасаа цуурсаад тэрээр одоо огтхонч одоо тэр залгуу явдлыг гадарлаагүй. Одоо би мод хүнснээс болоод ингээд миний хүүхдүүдэд ийм зүйл болоод байна гэж огтхонч гадарлаагүй байсан. Тэгээд жилийн дараа болохоор эхнэрээс нь хүү төрсөн ч харамсалтай ямар ч дөрөв мөчгүй мухар тийм хүүхэд төрсөн. За бүр ингээд маш ойрхон тохиосон эмгэнэлт явдлуудаас том цохилт амссан дорж дэрэн болохоор зовлонгоо одоо мартахын тулд одоо юмнаас хитрхи их тийм стресс бүх ингээд зовлон ингээд нэгт ороод одоо болоод тохиолдоод байсан учраас тэрийг арай жоохон мартахын тулд одоо их хэмжээгээр арх ууж эхэлсэн. Хар тарсан тийм. Бүр уугаал ингээд бүр ингээд архиндаа баг ингээд донтоод тийм байдалтай хүрсэн. Тэгээд тэднийхтэй нэг ойрхон одоо хөрш айлтан байдаг. Санж жав гэдэг нэг өвгөн лам байдаг байсан юм байна. Тэр лам хэлэхдээ чи удгамаа дунгаж лус авдаг хэлгнүүлсэн байна. Өвөө нь ядаж аргалж өгье доо гэд ингээд хэлсэн чинь үнэхээр одоо чин сэтгэлээсээ тэр хүний одоо ар гэртэн санаа зовоод хэлсэн ч одоо тэр залуу хүлээж аваагүй. Хүлээж авсан тийм. Огтхон ч хүлээж аваагүй. Moo зөнөг өвгөн чи хүний зовлонгоор одоо тоглож мөнгө төгрөг авах гэлээ. Харин ч эсэргээрээ үлдсэн тийм эсэргээрээ. Чи өстө хүний зовлонгоор одоо тоглож мөнгө төгрөг авах гэлээ гэж одоо загнаж явуулсан. Тийм. Тэгэл агсамж байгаа л тэгэл доромжилж байгаа л тэгэл өвгөн за гэл тэгсгээд орхисон байгаа тэр залууг. Тэгэл удаачгүй дорж дэрмийг одоо архитаж явах хоорондоор нь эхнэр хүүхэд нь байшинтайгаа шатаж нас орсон байгаа. Тэгэд уу гашуудаа автсан одоо дорж дэрэн бүрч цагаандаа гарч архины бүр цагаан солиод туссан учраас ерөөдөх одоо архины хөдөлмөр эрхлэлтийн тийм эмчилгээнд одоо бүр албадлагаар хүчээр эмчилгээнд явсан байгаа. Тэгээ ерөөд одоо очиод удалгүй залгуу нүгэлтэр одоо дорж дэрэм модонд даруулж өгснээр энэ айл гал голомтоороо сүрснийг өнөөдөр зарим хүмүүс мартаагүй байна гэдэг жаа байхгүй. За өнөө цагт ой хөвчтэйгөө дайн зарласан бусармаг үеийн үрлээд байгаа учраас ил аимшигт явдлыг багч гисэн сургамж олгох үүднээс одоо бичгэлсэн нэ гэд ийм нэг хүмүүс анхааруулга болгож. Одоо жишээ нь эн чин ой мод одоо тастаж тайраад тий лус авдгийг одоо хилэгнүүлсэн энэ явдал чинь бүр ер нь лусын хорлол гэдэг зүйл чинь хамгийн амар лусыг хилэгнүүлнэ гэдэг чинь тэгэл үе удмаараа гал голомтоороо суурнэл гэсэн. Тэгэл ганцхан хүний айл одоо өрхийн тэргүүн хүн биш үү энэ хүн чинь. Ер нь аливаа зүйлийг хийхдээ тийм ёс суртахуунтай юмыг судалж одоо мэддэг байх хэрэгтэй. Ганц мод гэлтгүй ер нь ойд явж байгаа жижигхэн шавж хүртэл одоо лусын амтан байдаг тийм үү. Тийм учраас ер нь бол аливаа зүйлд хандахдаа эргээр тэ жоохон юмэг бодож хийх хэрэгтэй байх. Тэгэхгүй бол ганц өөрт нь биш одоо үр үнцээр нь ингэж устгах чаддаг тийм зүйл байгаа. Монголчууд угаасаа тэгэл лусын хорлол авсан хүн угаасаа сайнаа үздэггүй л гэж ярьдаг да. Тэгээд бас нэг настан буурлуудынхаа үгийг үг гэж хүлээж авч байгаарай тий. Үнэхээр түүний ямар нэгэн зүйлийг хараад тэр настай хүн хэлж яхад тэрийг үл ошоосон байдалтай тий. Энэ ч надад ястай нэрээ үйлчлэхгүй энэ чинь яах чгүй штэ зүгээр штэ та нар юунд нэг сүрж инээд байгаа гэдэг одоо үеийн зарим нэг одоо залуу хүмүүс бол ерөнхийдөө тийм болцсон. Тэрнээсээ болоод ингээд өөрсдөө эрсдэлд орох тийм аюултай. Одоо аливаа зүйлийн үр дагавар гэдэг юмыг мэддэг. Үеийн үр гэдэг нь одоо жишээ нь энэ ахгүй юу. Тэнгүүтээ одоо тухайн ярьлаа штэ лусын орлол гэдэг чинь хамгийн аимшигтай хараал. Тэнгүүд лусын орлол гэдэг лусын хорлол дөртөд харагдах юм бол 9 үе удмаар харагддаг. Тэгээд 9 үе удмаараа гэдэг чинь нэг ёсны бүр ингээ голомтоороо үндсэн байхгүй болцсон. Самруулж гэсэн. Тэгээд энэ л өөрөө айгүй харамсмаар. Гэхдээ яг го босон явдал учраас одоо өөр хүн хизээж бити тийм алдаа гаргаасаа гэдэг үгнээс бас хүмүүс хэлж гинэ гэдэг чинь бас зөв гоё тий. Бас нэг хөдлийн баярлууштай юм шиг тэгсэн мөртлөө эмгэнэлтэй явж байгаа байхгүй тий.
Саяны түүхийг сонссон ч нөгөө нэг Үхлийн тойрог гэдэг нэг Монгол аимшигын кино гарч ирсэн шүү дээ. Тэр санаад орж. Тэр бол үнэхээр аимшигтэй киноос. Би яаж яах аимшиг юм үзэж чаддгүй гэлгүй. Үзсэн чинь. Тийм. Тэр чинь нэг ариун бин бах гол дүрт тоглодог. Тийм. Тэгээ нөгөө нэг ганц хүүхдтэй ихийн ингээд бодоод алдсан. Тэгээд тэгсэн чинь тэр нь ингээд үлийн үр болоод ирсэн хүүхдүүд ингээд бүгдийн ингээд аав ээжээс нь хөлсүүлээд ингээд бүгдээрээ ингээд өгчдөг. Үлийн үр хизээж хаалганд ордоггүй гэж байдаг шүү дээ. Нэг ахын шатаж батаа тэгээд тэгсэн чинь ингээд нөгөө нэг юу гадаадад эмнэлэгт очиод тэгсэн чинь эмч хүч мөхэд тэр ингээд одоо тэр хүнийг үхэхээс аварсан хүнийг ингээд бүгдийг нь халаад идэг. Тэр бүр ингээд тэр чинь нөгөө нэг хараал нь аавд нь очсон. Тэгээ аав нь энэ үйл үрийн хараалыг би өөртөө аваад үхэн гээд амин орлохыг оролддог байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хүүхэд нь аавыгаа аварна гэж одоо хойноос нь гал руу нордог. Аав нэг байшин дотор өөрийгөө шатаагаад амин орлож идэг байхгүй юу. Байшингаа өөртөө амжтайгаад. Тэгсэн чинь хүүхэд нь аавыгаа аварна гэж байшин руу орохыг завдаад хаалга нь онгоолгоод орсон. Тэгсэн чинь нөгөө нэг битүү газар байгаа нөгөө галчин огцон магаар орохоор дэлбэрэлт үүсдэг. Тийм. Яг тийм дэлбэрэлт үүсээд одоо хүүхэд нь галд нэрвдээд ингээд гадаад руу аргагүй их нэг имсгэн явах болдог байхгүй. Тэр кинон дээр. Тухайн кино үзэхэд бас юу яасан л да. Би ер нь бол Монгол аимшиг кино нэг бит гэж үздэг. Яагаад гэвэл Монголын аимшиг кино гэдэг бол зүгээр л бараг л муухай нийтмийн киноноос дээрийн нийтмийн кино гэж би боддог байхгүй юу? Бас монголчууд эзэж аимшиг кино хийж чадахгүй гэж би боддтой. Зүгээр энэ зөвхөн миний хувь үнэл бодол шүү. Тэгээд яг яагаад ч зүгээр тэр кино надад амар сонирхол татсан. Тэгээд филиппичүүдтэй хамтарч ирсэн. Яг тэр утгаар нь хамт яг үзэж яхад яг мэдээж филиппинчүүдийн ер нь өөрсдийнх нь хийдэг аимшиг кино бол жоохон нэг тийм аимшиг хийсэн илүү нэг хүний тийм сэжиг хүргэсэн гэмээр тиймэрхүү кинонд амар хийдэг. Тэг жоохон нэг тийм заваан юм тийм. Би яг тийм кино гэж би бодсон. Гэхдээ яг уу монголчууд тоглосон юм байна. Гой жүжигчд орсон юм байна. Үзье гэж удаад үзсэн чинь зүгээр л би тэр киног үзснээс хойш би зүгээр л амар хийлэг санаатай кино байсан. Амар ингээд нэг юм ингээд хүнд харуулахыг хичээсэн кино юм байна гэж би ойлгосон байхгүй. Тэрнээс зүгээр л нэг энгийн энэ аим шиг кино юм байна гэж би үзэж чадаагүй. Тэг үнэхээр амар гоё хийгдсэн кино байлээ. Тэг гол дүрэн тоглосон ариун бин багчсан үнэхээр мундаг жүжиглсэн тийм. Саяхан хүртэл гавьяат авчлаа шүү дээ. Тийм саяхан гавьяат авсан. Тэгэхээр мундаг хүн. За би бас нэг болсон явдал ярьчих дөө. За. Яг надад тохиолдсон мал биш. Интернет дээр байсан юм. Надад ерөөсөө нэг тийм юм би ерөөсөө ингээд нэг тийм аимшиг юм хумтай таарч үзээгүй. Би өөрөө юм хардаггүй юм шиг байгаа. Тэгээ ингээд нөгөө нэг одоо хажуугаар хавийн хүмүүсээс ингээд сонсохоор ингээд янз бүрийн юм амар их дуулдаг заяа. Би тэгтээ тэр юмыг ерөөсөө мэдэрч чадаагүй. Зүгээр л тэр хүмүүсээс сонссон эсвэл уншсан юмнаас айгаад яна юм байх үедээ тийм байх үедээ гэж боддог болохоос ш надад ерөөсөө тийм тохиолдож байгаагүй. Тэгтээ би тохиолдвол нэрээ амар айхах. За хайластын гэр хороололд суудаг чимэд очор гэж эртний танхил залуу надад зочирдож хажирхмаар нэгэн түүх ярихад би үнэмшээгүй блээ. Гэвч танил маань энэ бол ялтчгүй үнэн шүү хэмээн барим тавим өгүүлэхт бол зөрөөд байж чадаагүй юм аа. За чимэд очрын ярьснаар бол тэдний гудамжны өнцөгт амьдардаг балдан лам хэмээх хөвгшний насыг мэдэхгүй хүмүүс бол 60-тай гэх боловч олон жилийн урдаас таньдаг хүмүүсийн нотолж буйгаар лавтай 100 насыг зоглосон гэлцдэг байсан. Тэр хөвгшин амандаа ганц шүдгөө мөртлөө царайнд нь октын үрчлээ байхгүй толгоор цагаахан арьстай 100 гарцсан штэ. Мөнхийн ус уусан юм шиг. Надад ч сонсон чинь нэг тийм хүний махтай холбоотой зэг тавьчихлаа. За тэгээд Балтан хамгайг 30 гаруй жилийн өмнөөс таних чимэд очрын аав одоо 62 таагаад анх харах үед л баажийн эмгэн өнөөгийн шиг настай эмээ байсан гэж ярьсан. Нөхөр хүүхдгүү цор ганцаараа байдаг.
Тэгээд балтан лам хөвшин хашаанда өвлийн дүнхэр байшинтай баг. Айхтар хуцаж боргодог 2 том бахар нохоотой. За тэгээд тэднийхээр барагтай хүн ордоггүй бөгөөд хороо хорны алман хаагчид болон хамар хашааны ганц 2 л хүн ирдэг. Нэг өдөр чимэд өчрийг хашаараа алхаж явдал танихгүй өндөр залууд харалтаад бадам хатан гэдэг бүсгийг сурагласан. Одоо 2 салаас үлдсэн урт хар гизгтэй царайлаг бүсгүй гэсэн мөгөөд балтан лам хөгшний хашааг зааж тэр нь яхааргүй тэнэл байдаг юм да. Хашааруугаа орохыг нүдэрээ харсан юм. Гэтэл сая очиж хашааг нь зохиол нэг настай эмээ гарч ирээд тийм бүсгүй байдаггүй гэж хэллээ. Өстэй хачин юм а гэсэн зүйл ярьсан. Тэгээд чимэд очоор энэ яриаг ингээд анхаарч ерөөсөө авч үзээгүй. Гэтэл түүнээс хэд хоногийн дараа нь одоо манер харанхуй болцгосон хойно ингээд гэртээ оройдсох хийгээд харж явах замдаа гудамжны өнцөгт 2 саллаа тахимаар шүрхсэн урт гизгтэй бүсгийн нэгэн залуутай болцсон зогсохыг харсан байна. Чухам ямархуу царай төрхтэйг нь харанхууд бол ялгаж үзээгүй. Тэгсэн түүний найз залуу нэг өдөр уулзаа танах гудамжинд бадам хатан гэдэг нэртэй залуухан царилэг хүүхэн байдгүй чи мэдхүү гэсэн лавлаад байвал яалтчгүй одоо балтан лам хөгшний хашааг заагаад байх юм гин хэд хоногийн өмнө найз нь чимэд очиртай уулзахаар явж байгаа тэр бүсгүйтэй танилцчихъя. Залуу агаад царайлаг бүсгүй өөрөө одоо өдөж яриа үүсгэх гээд байхад ямар ир хүн дургуутсах билээ цав цагаан арьстай ялтамхан боловч жаахан гуншаа дуутай гой бүсгүй байсан гад гэрт маань дөхүүлж өгөөж замд нэг айхтар зуудаг нохоо байдаг айгаад байна гэсэн. Бүсгүйг маань ир балтан лам хөгшний хашаанд оруулж өгсөн бөгөөд салахын өмнө хүүхнийг тэрвэрч яваад уруулын шимэн оцоход өдөөс нь айхтар шуналтай өмсөлцөж байснаа дараа уулзъя гэд яваад орсон. Энэ чи юу болох вэ? За байж л та. За тэгээд маргааш нь бас нөгөөдөр нь ирж хашааны хаалга нүдвэл шүдгүй юм гарч ирээ. Зээ охин маань нутаг бутсан хойтон хавраас нааш ирэхгүй гэсэн мөртлөө хаана байдаг хийгээд хаяг уцыг нь өрдөө хэлж өгөөгүй. За тэгээд 2 удаа бадам хатан гэдэг царайлаг бүсгүй балтан лам эмээгийн хашаар орсныг дуулаад чимэд очир гайхаад зээ охин батгай ямар ч үр хүүхдгүй тэр хөгшний юун хүүхэн яриад байгааг сонирхохоор шийдсэн байна. За тэгээд гэвч хөгшөнтэй зүс таних минь туснаас цаашгүй учир гэрт нь яваад очиж зүрхлээгүй харин 2 шөнө гэрээсээ гарч эмэгний хашааг сахиж зогсоод амжилт олоогүй. За 3 дахь хороо гэртээ оройцхийн харж явтал годамжны өнцөгт урт бүдүүн гэзэгтэй үйтэн хуаар дэлгэмссэн гой бүсгээ зогсхийг үзээд шууд яваад очсон. Үнэхээр л үзэгсэлэнтэй хүүхэн байх бөгөөд чимэд очрыг хараад харц буруулхан годамж өгсөд алхангууд мань хүн ханаас нь жаахан сүулдэсхийн дагвал нөгөө бүсгээ явсаар балтан лам эмээгийн хашаа руу шулуухан яваад орсон. За тэгээд анзуудаг 2 том нохоо огт хуцаагүй. Хашааны завсраар шагаавал нөгөөх бүсгээ байшин руу ороод чимээ алдарсан ба эмэгний байшингийн цонхоор гэрэлж туссангүй харанхуй хэвээрээ байсан. За тэгээд гэртээ ирээд ээжтэй баажи хөгшний хашаа руу нэг хүүхэн орлоо. Юун хүн болоо гэвэл нэг урт гизгтэй охин л байсгийгээд ирдэг юм штэ. Хамаатан садных нь хүүхэд байлгүй гэж хэлсэн. Маргааш нь одоо чимэд очир зариуд хөгшний хашааг зорж хаалгыг нь зохиол ноход боргон хуцаад баажи эмээ гарч ирсэн. Түүнээс нөгөө үл таних бүсгийг сурвал хөгшин яваад өгсөн штэ гэж хэлж байгаа. Тэгээ яаж уулзаж болохыг асуусан чинь мэдэхгүй гэчээд хөгшин хаалга хаацсан. Гэтэл баажи эмээгийн хурш хашааны хорлоо аваа. Тийм нэг хүүхэн яваад байдаг юм миний л мэдхийн 10-аад жил болж байгаа ах шүү. Тэгсэн гэж байгаа байхгүй юу? Орж гарч яваад тий. Тийм. Тэгээд ихэл царайлаг бүсгүй гэлцдэг юм гэсэн бол норов өвгөн тэр залуу хүүхэн чинь цаад хөвшин чинь өөрөө шүү дээ. Өдөр болохоор эмгэн болж шүн болохоор залуухан хүүхэн болцоход залуу ирчүүдтэй уулздаг юм байхгүй юу?
Балан лам хөвшин бол мөнх настай хүн лав нас нь 100 хол гарч ирсэн. Нэг л сонин хөвшөндөө өвдөс шүгүүлсэн дараа ихч байж мэднэ гэж ярьсан. Гэвч тэр эмэгнийг залуухан царайлаг бүсгийн болон хувирхыг хинч нүдэрээ харж байгаагүй. Зөвхөн өөр хоорондоо тэгэж ярилцдаг бөгөөд хизээж хувирч үтлэлгүй нэг янзандаа явдаг тэр эмэгнийг зарим нь шулан байх гэдэг бол нөгөө нь өхөшгүй дараа их мөнгө гэлцдэг. За тэгээд бас нэг нь хайр гаргийн хүн байх гэж бас ярилцдаг гинэ. Одоо хүмүүсийн өөр өөрсдийнх нь таамаг дээ шүү дээ. Тийм өөрсдөө таамаг тийм. Гэхдээ зарим нэг сонирхолтой баримт гардаг бөгөөд Баажи эмгэн нэг удаа дэлгүүрт очихдоо ам дөрөн цагаан шүдтэй байсан ба бас нэг удаа тахимаа шүргсэн урт хар гизэгтэй болчихсон явж байсан. Бараг хин ч ордгүй тэдний байшингийн цонхны цан заримдаа хоёр хүний сүдэр үзэгддэг ба гэрээс нь Монгол артын богино дуудуулах бүсгүй хүний уран яруу хоолой дуулддаг. Хөвшнөөс насыг нь лавлахад хөвшин хоньны насгүй болсон миний насаар чи яах нь вэ гэж гэд хэлж өгдөггүй гинэ. Тэгээд 2020-ны 10-ийн дараах Санжаагийн хэлж буйгаар 92 настай гэж байна. Яг жинхэнэ нас нь. Тийм. Гэхдээ түүний насыг дэндүү дарсан тоо гэж мэлцэх хүнч байгаа. 40 жилийн өмнө одоо Балан лам эмээ яг одоогийнх шиг л байсан ба идүүгээ түүний үсэнд нэг ч цагаан үс нэмэгдээгүй гайх хүн их олон байдгаа гэсэн байна. Ямар сонирхолтой болсон юм бэ? Тэгэхээр амар байгаа. Хайластад болсон явдал гэж хэлсэн үү сая тий? Тэгж хэлсэн. Хайластан гэр хороолцоодаг. Яа бас эвүүлээ. Яг хоо тэр байшин 7 жилийн өмнө амьдарч байсан тий. Дээр үеийн дуу ингээд дуудлаад үтэн хааш тийм дээл өмсөд ингээ явж байгаа нэгт чинь нэлен дээр үеийн хүмүүс амьдардаг байсан байж таарж байгаа байхгүй. Тэгээ яг хоо тэр хүмүүсийн сүнс нь хорогдоод ч юм уу нас хараад сүнс нь ингээ хорогдоод тэр байшинд одоо ямар ч айл ирээд амьдарсан тогтдгоо тийм байж бас болох юм. Гэтэ айл амьдраагүй ерөөсөө ингээд хүн байдаг юм шиг байна шүү дээ тий. Яг нэг Балдан лам гэдэг хөвшин эмэгтэй байдаг. Тэр нь ингээд маш удаан тэнцэнэ амьдарсан гав ганцаараа. Тэгээ тэнгуүтээ ингээд шүн ингээд хаяа ингээд нэг залуу бүсгүй орж харагддаг. Тэгээ ингээд асуухаар байхгүй болчдөг. Ерөнхийдөө бол хувирчдаг юм байна л да. Яг хөө тэгээ хүн амьдардаг учраас угаасаа яаж ч хүн очиж амьдрах вэ тий. Тэгээл бас сонирхолтой л юм. Яг гоо гэхдээ тэр чинь юу яцсан байна л да. Тухайн хэсгийн төлөөлөгч шүү дээ. Одоо нас тийм хорооны одоо тэр нь одоо хэлсэн байна шүү дээ. За энэ юм бол яг жинхэнэ нас нь 96 96 настай. За тэнгүүтээ 92 настай юм шиг. 92 юм. Яг 92-тай тэнгүүтээ тэр хүний бүртгэл бүх юм нь байгаад байгаа учраас тэр газар хинч авах хэрэггүй. Уусаа яг хуулиндаа ч гэсэн тийм байгаа шүү дээ. Тийм учраас тэр газар нь хязгаар зарагдахгүй. Тий. Хувийн өмч гэсэн утгаараа. Нэг тэрүүгээрээ бас хүмүүсээ ойртодгүй гэсэн гэж бас магадгүй. Гэтэ яг уусаа нэг гудмынхан ер нь бие биенийг амар таньдаг болсон байдаг шүү дээ заримдаа. Ялангуяа одоо хуучны хүмүүс хамаатан сатан шахалцсан шүү дээ. Тэгэхээр яг тийм утгаараа хүмүүс яг ам булаацалтаж тэр хүний яг ямар хүн бэ гэдгийг ингээ хоорондоо яг тааж чаддаггүй. Тий, тэгдэг баг. Гэж сая юм бодлоо. Гэхдээ яг хүн жинхнээсээ тэгэж шүндүүл болонгууд ингээ залуу болоод өдөр нь ингээл нэг хөгшин юм хүн болол ингээ яв. Тэг жинхнээсээ тийм байвал асийгүү те. Хэнди. Эвгүй л дээ. Би ингээл найзалаад болсон чинь манай найз л өдөр нь ингээл юм айгуу царайлаг залуу шүн ингээд өвгөн. Тавилсан юм аа. Эвгүй төөхөө. Тийм, тэнгуүтэй хамгийн амин болсон явдал гэдэг байгаа. Болсон явдал гэдэг нь амар гоодох. Угаасаа л хачин чигтэй явдлууд ерөнхийдөө бол Монголд бол зөндөө болдог. Тийм. Хүмүүсийн ам дамжин ярьдаг, хүмүүсийн мэдэрсэн тэр зүйлүүд ерөнхийдөө бол амар сэртгийлхэм зөвлөө зөндөө ярьдаг шүү дээ. Одоо тэнгуүтэй юу яадаг шүү дээ. За тэр тусмаа хөдөө хээр тал. Ялангуяа. Одоо лус савдаг те эсвэл за нэг манай ахад тохиолдсон явдал заяа. За. Манай ах яг хөдөө ингээ хол зам руу найзуудтайгаа ингээ аялсан юм байна л да.
Тэгсэн чинь тэгж явж байхдаа зүгээр ингээд зам дээр ингээд нэг залуухан эмэгтэй хүн нэг шүн гэжтэй нэг оройн 12 л өнгөрчээсэн баг. Тэгээ ах хот руу явах гээд жоохон яарч явж байсан гэсэн. Тэгээ хот руу ингээд боцохоор болоод явж исэн чинь нэг зам дээр нэг залуу охин тааралцсан. Тэгэхээр өнхөөрхий чаваас энэ шүн удаа ганц царай угаа хэдүүлээ авчи. Найзуудтай хэлээд тэгээ машиндаа суулгасан байгаа. Тэгээд ингээд явжсэн чинь яг хуу манай ахын зүгээр нэг найз нь жоохон нэг тийм нэг лам бөө биш юм мөртлөө нэг хальт нь үзэж хардаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм. Нэг жоохон совинтэй гэх юм уу? Тийм. 6 дахь метр хүн ер нь жоохон баг зэргийн хөвчсөн. Баг зэргийн хөвчсөн тийм. Одоо нэг тийм юм байна л да. Тэгсэн чинь найз нь яг манай ахын хажуу сууж байсан. Манай ах өөрөө жолоо өрөөж байсан. Тэнгүүдээ манай ах руу ингээд хөл рүү ингээд жолоо өрж чадсан хөл рүү ингээд зөхөөц гэсэн. Гэл баагаар ингээд. Улам бүр нөгөө цохилтныг хурцаац гэсэн. Тэгээ өө чи яагаад байгаа юм бэ? Би жолоо өрж яахгүй юм уу? Ар шүн жолоо өрж байгаа чи. Уурсан гинэ. Тэгсэн чинь нөгөө найз нь хошив дэрэж чараа. Яшивсэн гэсэн. Хошив дэрэж. Тэгээд ах ингээ гахал юу гээд байгаа юм бэ чи? Хошив дэрэж. Гэл хажихынд нь бүр ингээ тулаа шивэнц гэсэн. Хошив дэрэж хараа. Тэгэл нөгөө манай ах чи гайхаж штий. Энд юу солиороод байгаа ингээ толон дээрс гэсэн. Тэгсэн чинь нөгөө хүний одоо хамран доор ингээ нэг тийм юу тгүүлээ. Одоо энэ нөгөө нэг энэ зураас идэв шүү дээ. Энэ байхгүй бол хүн биш. Тийм. Тэгсэн чинь ингээд харсан чинь зүгээр ингээд нэг амар одоо дээд орвол амар ингээд сунцсан орволтой. Ингэдэгсэн. Тэгэд ямар ч тийм байгаагүй. Тэмүүтээ анх харахад бол зүгээр л нэг ингээ охиш яригдсан. Нэг суулгасны дараа яг найз нь тэгж хийснээсээ харсан чинь бүр нэг тийм сони амар сони хүн бишийн гимэрсэрээтэй. Тийм эмхтэн хүн байсан гэж байгаа байхгүй. Тэнгүүтээ ах огцсон ингээл хам хөлсөн цаваал явцсан гэсэн. Гэж олоо ирж байгаа. Тэгэл яасан чинь найз нь хаж байсан. Битэр гэл. Байн ингээ шивнэцсэн. Хамт хүнтэй явж исэн ямаа та тий. Тэгэл хамгийн амар найзуудаараа бөөндөө байсан байж хойлохна хот руу буцах шалтгаантай болоод буцна жоохон нэг тийм азны ч гэх юм уу азгууч гэх юм уу тохиолдол واخгүй. Яагаад гэх юм бол яагаад хот руу буцсан бэ шалтгаанлаараа одоо тухайн найзынх нь ихнэр нь төрөхжсэн. Тийм. Яг нөгөө найзуудаараа сүүлчийн удаа ч яг одоо нөгөө ихнэр нь ингээ хүүхэд нь гарахаас өмнө сүүлчийн удаа ингээ найзуудаа гоё ганц хэлхэнд гарчи гэж хэлээл явсан юм байна л да. Тэгсэн чинь яалчгүй ихнэр нь ингээ төрөх болчлоо гэдэг ингээ өвдөөд ингээ гэрийнхэнд залгаад тэгээ яаралтай буцсан байгаа. Яг энэ бол амар том шалтгаан шүү дээ буцах. Тэгээд буцсан тэгсэн чинь замдаа тиймдээ дарцсан. Тэнгүүтээ мэдээж ах тэр хоёр чинь хоёулаа эвгүй байдалд орцсон ингээ яахаа мэдгүй ах ингээл жоохон байж хаал ингээ салганаал ингээл өрүүл ингээ хажуучид арчих гал гэсэн. Тэгж байгаа л гинт ахын толгой дотор зүгээр нэг л бодол орж ирсэн юм билээ. Зүгээр л найзыг нь хүүхдлүүд гэсэн юм билээ. Тэгэл ягаад чи мэдгүй амар гинт зөрөг орсон гэсэн. Тэгэл ер нь энэ моогоос юундаа яд ингээл нэг төлөндөө ярьж байхгүй. Ер нь бол айхгүй байх нь ер нь хамгийн зөв. Тий. Гэтэ яг айхгүй байна гэж бол худлаа байхгүй шүү дээ. Угаасаа гэл харсан бол гацсан eerн тий. Тийм угаасаа яг тухайн үеийн ситуацид нь яг ямар хуу байдал нөлөөлөх үегээс бас шалтгаална. Тийм л тий. Тий. Яг уу ахад бол үнэхээр зөрөг орох шалтгаан бол байсан байгаа даа. Үнэхээр гэхдээ тэр бодол толгойд норж ирэгүйсэн бол үдээд манай ах яг үндэ бурхан болсон байх байсан. Тийм шүү дээ. Яг үндэ. Асалт ороод ч юм уу тий өрөөлийн хажууд шин дараад асал хийсэн бол яах вэ? Тий. Эсвэл өөрөө биш юм ахэд яаж өөр нэг санаандгүй байдлаар ингээд хүнүүчсэн байвал яах вэ? Үнэхээр аюултай асуудал шүү дээ. Тэгээд толон дарсан хинч байгаагүй. Тэгээ манай ах өрөгийн тайвш явц гэсэн. Тэгээ найз руу бас найз нь тайвших гэсэн гинэ. Наа чи байхгүй болсон байна. Одоо битээ маяглаад зэглээд. Гинт манай ах чинь бүр огцом ингээд томрсон гэсэн. Юу нөгөө найзаас найз нь хилээдсэн чи сүлд нь ах байлаа. Тийм ах бол жигэд өдрөөсөн байсан. Яг уус манай ах ч өөр нэлээд том биер хүн баггүй. Ер нь хэр баргийн хүн бол айхгүй заяа. Хүмүүс бол айн. Тийм хүн баггүй. Тэгсэн чинь яг тэ нөгөө найз нь гэ жоохон байж хажуу чи ингээл хараад. Жоохон байж хойш ингээл бүтээр гэж харсан гэсэн. Тэгэл бүтээр гэж харсан чи хойно юм байхгүй. Яа шүү дээ. Хойлоо аим ингээл тайвшаал явж ирсэн. Тэгээд угаасаа хоолцоонд явж байгаа хүмүүс чинь тэгэл
замдаа одоо нөгөө бизнес асуудал гарна шүү дээ. Тэгэл за хоёлаа хот хүртэл гүрийн гэж бодлоо. Яа чи одоо нэг зогсоод тэгээд тэрнээс хойш хот руу хүртэл гүрийч. Тэгээ хоёлаа хажууд чи зогссон юм л да. Нилээ явж байгаа гэхдээ. Тэгэл зогсоол хоёлаа нэг бизнес чал явжсэн чи найз нь гинт толгодроо нэг юм бутсан л. Ямар нэгэн байдлаар тиймэрхэмтэй тарах юм бол дуургуу шийж. Ааха. Нөгөө нэг одоо морьтой явж байхад морины хөл тушдаг. Морины хөл тушдаг шүү дээ. Явдаггүй. Тэгэх юм бол шууд буугаад морныхаа хөл рүү шигээд тэгээ явдаг. Тийм. Яг л яг тийм. Тийм. Яг уу тухайн найз нь бас айгүй сэргэлэн байсан байгаа. Тэнгүүд нөгөө нэг яагаад тэгсэн бэ гэсэн чинь найз нь манай ах мэдээж өөрийнх машин руу шийж ирээ уурлаа шүү дээ. Шичүүд яаж байгаа юм бэ гэж нөгөө хараалаа ойлээ те. Тэгсэн чинь анда хоёул эргээ суугаад машин асахгүй байл яах. Тийм шүү дээ. Үгүй тийм тохиол хэд байдаг. Зөндөө одоо бас явдлаж хүмүүс ярьдэн шүү дээ. Тийм. Тэгсэн чинь яг тийм болох үедээ гэж сэргийлээд найз төр шийдлээ. Уушлаа. Дээрвийн тээврийн жолоочтой хийдэг үйлдэл гэх юм уу? Тийм л тийм. Тэгэл явсан тэгсэн чинь өстө хот хүртэл ямар ч асуудалгүй яваад ирсэн гэж. Гэтэ ерөнхийдөө зөвлөл юм болж байгаа юм л та. Тийм. Бас иймэрхүү явдлуудыг яг биеэр үзэж туулах нь чаашаа. Одоо би бас яг тухайн ахтайгаа хамт хотод таксинд явжсэн байхгүй. Бас 10 жилийн хүүхдээс. Тэгээ явжсэн чинь яг тэ нөө сапро өдрөл тухайн үе чинь сапро чинь жоохон нэг буруу гарын хүмүүс айбиг байдаг гэсэн. Тийм шүү дээ. Тэгээд ягаад ч угсаа тэгээд хүмүүс тийшээ явдаг такси барингууд сапро орч гэж. Тэгэл бид хоёр чи хүргэж өгөөл буцаал эргэлтэн дээр очингууд цаана батараа нэг хүн байнга ууждаг. Тэгээд бид хоёр ч угсаа байнга орлоготой байд юм чи нэгээр байнга явсан ч яа. Тэгээд угсаа орон цагаар зүгжрэхгүй л. Тэгэл явсан. Тэгэл яг сапороос жоохон өнгөрөөд одоо юу гэдэг вүлээ. Одоо төмөр цамын зам ордон штэ. Андууд. Тэ андууд. Яг тэндээс нэг ахыч хоёрыг авсан байхгүй бид хоёр. Хоёул аим өөрхийн ингээл инээж минийгэл аим гоё яриатай ирэх ахыч хоёроос юм. Тэгэхээр хаа өөрхийн ингэ гэсэн чинь евро ши дамб явчихъя гэл. Тэгсэн чинь ах дээр бөө яндолж юм чи шүү хол. Тэ их мөнгө авна. Тийм шүү. Уусаа таксинд явж байгаа юм л бодсон шүү дээ. Хол замд явж үйл ашигтай. Тэгэл шүү дээ гэл дотроо бодоол. Тэгээ ах чсэн нэлээ санаа намарсан байртай ингээл явж ирсэн. Тэгэл бид хоёр дамбруу яваал ээжсэн чинь одоо наа гудамаараа ингээ ирэх гэл баахан гудам сүлжүүлээл яваацсан. Тэгээс чи бүү энэ одоо энэ гудам дуустгүй юм бахта мохордохгүй юм бахта гэл би ч бүр дотроо бодоод юм чи. Яваад л тгөө. Явж байгаа л нилээ нэг харахгүй гэрэл байхгүй харахгүй гудам руу эргүүл оролцсон. Тэнгүүдээ тэргүүрээ нилээ явсан заяа. Бараг машины тэр гэрлээс өөр бараг мэлтик гэрэл байхгүй. Зам ямар ч тийм гэрэл байхгүй. Гэхдээ уусаа тухайн үед үсэг гэрэлтүүд жоохон тийм юм байсан. Тэгэл за одоо энэ ч зогсож байгаа гэл. Тэгэл ахч зогссон. Тэгэл хит гарч ингээл нөгөө ах нэг ах нэлэхгүй юу. Тэгэл нөгөө ах чинь тэгэл юу яатсан бэ чинь за та юу очихгүй нэг 6 7 мянга өгч. Тэгсэн чи за гэл ингээл хойно ингээл мөнгө ингээл бэлэн мөнгө ингээл тоолж шархиж дуурдаг шүү дээ. Тийм ингээл мөнгөний цаа сонсогдсон шүү дээ. Тийм тийм юм сонсогдсон. Тэгээ ямар ч зам мөнгө надад өгсөн. За би ингээ харчаад 7000. За баярлаа хаа гэ болгосон дээ. За. Тэнгүүд хамгийн амар нь би баярлаа хаа гэл болгосон. Нэг хүн уусан байхгүй. Таксинаас. Хоёр хүн авсан шүү дээ болно. Хамгийн амар нь тэр хоёр бүр ярьж инээж суусан. Хоорондоо ярилцаад. Тэгсэн чинь буухта ганцхан алах уусан байхгүй. Тэгэл би угаасаа ах хоёр ч нөгөө нэг таксинд явсан олсон орлого нөгөө нэг пүрүсний нөгөө голын юунд хайрцан дэжсэн шүү дээ. Хайрцандаа ингэ шууд чулуудчаал. Тэгэл за хоёр нь хоёлаа харих уу. Тэгээс чи ах ч гэсэн хоёлаа бас харихгүй болохгүй юм. Одоо яриа жоох хийцүүчлээ. Тэгэл бид хоёр буцаал гэр хүртэл явсан. Тэгэл яг гэрийн яг ур зогсоод бид за хоёлаа нэг тооцоогоо утчих. За ах нь юу ч хоёлаа өнөөдрийн орлого нэг 60 40 аваач гэл. Бид хоёр яриаж байхгүй. Тэгэл яг хаанаас хаа хүртэл явсан гэл би маршрутаа ингээл бодоол ингээл тооцоол хідүүхүү авснаа яриад ингээл үжсэн. Тэгэл
Яг ингээл маршрутаа ингээл тооцоол мөнгөө тоолоод юу байсан чинь 7000 төгрөг дутцсан. Нөгөө 7000. Тий. Яг дутсан байхгүй. Яг жигнээс. Тэгээд битээр зүгээр бодож бодчихсон нь буйнаар бол. Яаж бай гэрэл горч ирсэн. Нэг юм явдал болж илаа. Гэтэ ер нь аимшигтай. таксинд явдаг хүмүүст ер нь нэлээд тиймэрхүү явдлууд тохиолдог байхаа. Ялангуяа шөнө өрөөний цагаар хаашаач хамаагүй явна шүү дээ, тий. Яг Улаанбаатар хотод угаасаа таксинд явах гэх юм бол шөнөөр явахаас өөр аргагүй. Өдөр нь төгжрөл таксинд явах юм бол яг үндэ бензин тусаараа өөрөө хохирно. Тийм шүү дээ. Үнэхээр одоо тэр нэг UB cab байна уу нэг юу гэдэг лээ. Тэдэр л биш бол энгийн таксинд явж байгаа хүмүүс бүгд хохирно. Тийм учраас яалч шөнөөр таксинд явдаг. Тэгээ яг нэг тийм хүү явдал бол болж ирсэн. Тэгээд яг одоо бодохны бас ивгүй. Тухайн үедээ бол тэгэл бит хоёр за буйнаараа болог. Тэ? Одоо бараг хангаадаа татахыг хайцсан. Баггүй. Яг надад нэг ийм хүн болж ийлээ. Тэгээд яг өөр бас түүх бол байгаа. Тэрнийг та хэдийн нэгнийх нь яриг нь дуусны дараа ирээ. За. Маш аимшигтай. Би нэг юм ярьч уу. За яг яг надад бол тохиолдоогүй. Манай сургууль нөгөө нэг ерөнхийдөө одоо би зураг зурдаг штеп. Тэгээ манай сургууль ингээд хэрийн дадлага матлага гээд ерөнхийдөө хөдөө айгүй их явдаг байхгүй юу? Тэгээ сая энэ хавар болохоор 5 сарын сүүлээр бидгээд музейн дадлага гээд хичээлд явсан байхгүй юу? Тэгээд хар хорон орохоор болоод хар хоронгийн нэг тийм музей үзэхээр болоод хар хорон дээр яваад тэгээд нэг одоо буудалтай газар их юу гэдэг лээ олон гэртэй. Тийм газар очсон байхгүй юу? Амралтын газар. Тийм ерөнхийдөө амралтын газар. Тэгээд угаасаа нэлээд олоолаа. Тэгээд ингээд багаар ингээд хуваагдцсан. Тэгээд тэр болохоор манай ингээ нэг хэд охтоод ингээд нэг хамгийн ихний гэрт нь ингээд манай багш нар тэг ингээд дээд курс яхан байсан байхгүй юу? Хичээлээ үзэж амжаагүй. Тэнгүүтээ дараагийнхт нь болохоор тэр яг манай ингээд охтод нэг хэсэг охтод байсан. Би болохоор нэг 3 4 дэх гэрт нэлээ яла. Тэгээд саяхан л тэрийг сонссон л да. Ингэсэн гэж байгаа байхгүй юу? Ингээд угаасаа бид хэд ингээд шүүн бараг 12 1 өнгөрж явахад тэр газар очсон. Хотоос гарах гэж бөө юм болоод. Тэгээ ингээд шүн очоод ингээд хоол унд хийж мэгээ тэгээд тэгсэн чинь ингээд нөгөө охтод чинь гэсэн гинэ дээл өмсөд угаасаа гадаа жоохон сэрүүхэн байсан. Тэгээд дээл өмсчөөд дээл нүмгэн байж болтгүй шүү хурдан бүсээ бүслээрээ гэд нэг охин тэгсэн мэн л та. Тэгээд тэгсэн чинь нөгөө дээл өмсчээс охин маань дээлээ ингээд тавчилж тасчаад нөгөө нэг хэсэг нэг юм тренд явсан штэ бэж тийм тэгээд гэрийнх нь хаалх нь яг онгорхоо байсан зэ. Тэгээд ингээд нөгөө охин чинь бэж би бүсээ бүслээд гэд тэгсэн мэн л та. Тэгсэн чинь ингээд хаалх нь савагдцсан. Амар савагдсан гэсэн. Тэгчээ нэг амар салхи малхгүй штэ. Тэгээ ингээд гинт амар чангагдсан. Манай ингээд шуурга болж байгаа штэ тий. Хүн ингээд савцсан. Хүн савцсан юм шиг харагдсан. Тин ч бол ерөөсөө хүн байгаагүй бүгдээрээ ингээд гэр гэртээ орцгооц яг. Тэгээ ингээд манай жоохон айс хийгээ тэгэл өнгөрсөн юм л та. Тэгээд тэгсэн чинь ингээд манай ингээд нэг тийм юм хум хардаг төрлийн нэг охин байдаг байхгүй юу? Тэгээ ингээд ерөнхийдөө жоохон эвгүүцээд ингээд шүн ингээд 2 3 хүртэл унтаж чадахгүй гівтчихсэн гинэ. Тэгээ уусаа ингээд айж байгаа юм чи ингээд хүнчлээ ингээд дээгүүрээ ингээд нүрээд ингээд хөвтчихсэн унтаж чадахгүй ерөөсөө. Уцмат саарлдаад ч юм уу те. Тэгээд тэгсэн чинь ингээл нэг хүн босоол ингээл галын хайж мэж ангалзуулаад 100 мохон дуурайд исэн гинэ. Ухаж байгаа юм шиг сонсогдож байна. Тийм ерөнхийдөө толж байгаа юм шиг тийм. Галаад тийм нөгөөх маань ингэж бацсан гэж байгаа байхгүй юу? За ингээд нэг нь даарад босч гал түлж байгаа мах та. Надаас өөр сэрүүн хүн байгаа л юм байна гэж бацсан гэж байгаа байхгүй юу? Ашгүй тайвширсан байж та бацсан гэсэн. Уг нь бол тайвширсан. Тэгээ ингээд тайвшраад хүнчлээ зүгсэн чинь бүгдээрээ унтчихсан. Боссон хинч байгаагүй. Гэр нь хаваарах. Яа, бушаар сусчлаа. Нэр ингэж бүр амар эвгүй болчих. Яачаас эвгүй те. Тийм, тэнгуүтэй ингээд бас нэг дадлахаар хамт явсан хөхөд бас нэг юм ярьсан байхгүй юу? Ингээд
ерөнхийдөө бол амралтын газар нь ингээд нэлийн том хашаатай хашаа барьсан. Тэгээ ингээд хашааны болон ингээд нэг юм авгартай тэнцэн ингээд манай ингээд нэг хоёр банд ингээд яриа суужсэн гинэ. Тэгээ тэгсэн чинь ингээд юм яриад ингээд ярандаарч ингээд суужсэн чинь ингээд үсэн дээр хүм мөлхөөд байгаа юм шиг ингээд үсэн дуурайд байсан гэж. Тийм. Тэнгүүдээ тийм чимээ өгдөг те. Булангаас нь штэ. Хашааны булангаас. Тэгээ ингээд манай ангийн банд ингээд гайхаад ингээд нөгөө хүүхдээ чи сонсч гинөө гэсэн чи юу яриад байгаа ингээд нөгөө яриагаа ингээд өргөжлүүлж байгаа байхгүй. Тэгсэн чинь тийм нөгөөх нь ингээд ерөөсөө л тэр өвсний чимээг ингээд амар сонсоодсан. Тийм тэгээ ингээд босч юу байгааг нь харах гээд өндөө боссон юм л та. Тэгээ тэгсэн чинь нөгөөхт нь би яаж дуусаагүй штэ буцаага татцсан юм л та. Тэгээ ингээд жоохон ингээд орилскийгээд ярьсан чинь нөгөөх нь ингээд жаашаа арай хурдан гүгээ ярьж байгаа чимээ гараад. Тэгэл ерөнхийдөө бол алга болсон гэж байгаа юм даа. Тэгээ ингээд би угаасаа нөгөө нэг юм хөө мэдэрдэггүй тийм мэдрэмж байхгүй гэж ярьсан шүү дээ. Тэгээд тэгсэн чинь манай ангийнхан бол юм хөө мэдэрсэн л юм шиг байлээ. Би тэгээд мэдрийгүүдээ амар баярлсан. Мэдэрдэггүй гэхээр ер нь аль чи нэлээд тийм хамгаалагдсан тий удмын тийм одоо хамгаалагдсан тийм хүн хамгаалах сахиустай. Тийм сахиустай тийм хүн. Тэгэхээр ер нь аль харах ёсгүй хүндээ угаасаа харагдахгүй. Тэгээ харагдах ёстой хүндээ л харагддаг тийм зүйл. Тэгэхээр ер нь аль нэг талаараа чамд айгуу сайн. Тийм. Тэгээ угаасаа тийм нэг ямар харахыг хүсэж хэрэггүй. Би угаасаа өөрөө амар айдаг болохоор угаасаа ингээл хүүхдүүд чинь ингээл аимшиг юм сонсож масаал ингээл энэ тийм ингээл сүнстэй байшин очиж мачаа ингээл тэгдэг штеп. Би өөрөөсөө тэгэж чаддгүй заяо. Ингээд угаасаа л цаанаасаа л ингээд яагаад идэг. Тэгэл ингээл гэртээ ганцаараа байхад ч юм уу өөрөө бодлоороо өөрийгөө айлгаад идэг. Тийм цай тийм юм дуурснуудаа. Ерөөсөө надад тэгэж нөгөө нэг айсан хүнд аргал хөтлөн гэж тийм. Ерөнхийдөө нэг тийм харагдах юм байдгүй хэрний би зүгээр бодлороо л өөрийгөө айлгаад идэм байлээ. Жохон төсөөлчих гээд идэг. Яг нөгөө уран сэтгэм сайтай. Тийм тийм уран сэтгэм сайтай. За би нэг юм ярих. За тий. Яг энэ зүгээр яг надад болсон явдал та. Гэтэ бүр амар бол биш. Яг тэр үед тухайн үед би яг өөрөө бүр ингэж амар байсан баггүй. Энэ зам баггүй. Энэ зам би овсын нөгөө наадамд очив. За тэгээд тийм самгийн 100 жилд очив. 100 жилд очиод тэгээд буцаад одоо замдаа буцаад наашаа явж ирсэн. Замдаа буцаж яваад явсаран байгаад арханга дээр ирээд үүрээр ихгүй юу? Нэг 4 мөрөө өнгөрөөд яг нөгөө нэг за зончин айгуу эрт үр цайд нь штэ. Тэгээ 4 мөрөө өнгөрөөд энэ тэнгэрийн хаяа маяа нэг жоохон юм улаагаалтай. Хөрцөн нэг тийм өөрийн нэг тийм сонин зэврэн үе яадаг та. Яг тийм үеэр арханга дээр Аранга аймгийн Тамир суманд ирээд ингээд машиндаа яваагаад нилээ явсараа за машиндаа ингээд унтчихё гэд ингээд машиндаа унтдаг байхгүй. Тэгээ би болохоор урд сууж агаад за би хойдлын судал дээр ороод ингээд арай жоохон нурууга тэнэлгээд ингээд унтчихъя. Хөвтөд амарч. Тийм ганцаараа ингээд хөвтөд унтсан байхгүй юу. Тэгэл толгоогоо нөгөө судалтай нийлүүлээл ингээл унтсан чинь би бүр ингээд даруулсан. Сонсонд даруулсан. Тэгээд ингээд би өөрөө ингээд юусаа ингээд нүдэ ханастай юусаа ингээд би хөдлөхгүй ингээд тэр үед чи ер нь хүн яг юу ч хийж чаддгүй юм байлаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь хамгийн амар нь миний чихэн дээр нэг тийм шуламлаг инээ заяа. Гэл ингээд амар инээгээл за би тэгээ бүр яг хөө ингээд даруулж байгаа мэдж байгаа ч гэсэн тэр инээднээс нь бүр ингээд амар айсан байхгүй. Чихөцсөрөл тээ. Бүр ингээд амар шуламлаг ингээд инээгээд юусаа зүгээр болохгүйсэн даа. Тэгээд ингээд би юусаа ингээд сэрч чадахгүй ингээд хамаг биний ингээд хар юм хүйтэн хөлс ингээд цувцсан арай гэж нэг юм ингээл сэрсэн чинь би унтаад ерөөсөө 10 минут жолоог байсан байхгүй. Ер нь ингээл толгой дээр тавиал нүдэ анаал шууд даруулсан. Тэгээл ингээл сэрэл нөгөө нэг уртлын судал дээр унтчихсан ахаа сэрэг. Ахаа энд ингээд би ерөөсөө унтаж чадахгүй байна. Энэ амир юу газар байна. Гэт тэгсэн чинь өө яана одоо эвгүй газар нь ирээ зогсоод ингээд унтцсан бах та гэд. Тэгээ би чинь тэрнээс хойш юусаа унтаж чадахгүй. Тэгээ нөгөө нэг хажууд явж байгаа нөгөө нэг би чинь нөгөө нэг өмнөх өдрүүд нь жолооч яваа нөгөө нэг
одоо шөнийн хувьд машин барь явж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо сэргээг ингээ байлгах гад. Тэгээд ингээ нэг машин ингээ хоёулаа явж байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа надаас өөр юм сэргээг байлгах хүн байхгүй. Тэгээд тэгсэн чинь яагаад унтаагүй. Тэгээд нэг жоохон унтчий та гэл ингээл хитсэн чинь ерөөсөө ингээ дараалчихж байгаа байхгүй. Тэгэл ингээл сэрсэн чинь яг нэг өөр ингээл цайгаал нэг тийм хөрөөл ингээ уулын юугаар ингээл сүмэлцэн байдаг да. Тийм яг тийм эвгүй байсан. Тэгэхэд ингээд машинаасаа буугаад жоохон агаар амьсгалаад игээд тэгсэн чинь ерөөсөө нөгөө инээд нь надаас ерөөсөө ингээд салахгүй ингээд дахиад сонсогдоод байгаа юм шиг надад мэдрэгдээдсэн байхгүй. Тэгээ би ерөөсөө ингээд амар агаад тэгсэн чинь агаад ингээд буугаад харсан чинь нэг тийм сонин эвгүй гууж алах шиг нэг тийм юмны хажууд очиод унтцсан байсан. Машина зогсоогоод харахгүй шин тэрийг анзаараагүй. Тэгээд за энэ тантчих гэдгсэн чинь гууж алах шиг. За тэгээд тэрнээс болохоор яагаад тийм гууж алах шиг гууж алгамалгатай энэ тэндийн тийм муухай юмтай газар унтаж болохгүй вэ гэхээр тиймэрхүү газар муу зүйл одоо гүйдэл айгүй их хорогддог. Тийм зүйл байсан. Тэгээд ингээд тэрнээс хойш ингээд би бүр ингээд амираагаад ер нь жоохон амархан дараалчих гаддаг. Тийм дараалдаг. Би жоохон ядраал яа. Ер нь хүн ядраад ирэхээрээ одоо энергийн хэм тийм хүч нь алдагдаад эхлэхээрээ дараалцдаг. Тийм. Ер нь аль тийм. Тэгэхээр ер нь аль ядарч ивэл сайн нойр ав. Өөрийгөө хизэж үтгий ядраа. Тэгээд ер нь аль амархан даруулна. Тэрнээсээ болоод ингээд даруулж байгаагаа мэдгүй ингээд бүр л ядраад яваад үгүй даруулснаасаа болоод ядарч байгаагаа мэдгүй ингээд даруулаад яваад ёо. Яач. Гэрэл унтраац чи бүр амар. Энэ мистер угнагой хөдөж байна. Бүр амар болчлоо. За тэгээд ерөнхийдөө бол Йоо. Ерөнхийдөө л тэгж дараалж исэн. Тэгээд та хэдэд ер нь бол сүнс дараалж исэн үү? Дараалж исэн. Тийм. Мөө байлгүй яг уу? Тийм. Би бас яг нөгөө энэ төрчөөд дараалж үзээг үнбэ л байна. Ер нь бол манай секийг айцтай хүн. Тийм би бас нөгөө төрчөөд тэгээ нөгөө нэлэх биетэй байхдаа ингээл шүн босоод хөөхтэй хөхүүлэл харж нөгөө нойр дут байгаа штэ. Тэгэл амар хядраал тэгэл нэг өдөр мэдгүй ямар ч лсэн тэрийг бол яг хэд хоног тэгж нойргүй явснаа бол мэдгүй байгаа байхгүй юу? Тэр хугацаагаа. Тэгээд нөгөө нэг ингээ хөвтчихсэн чинь ингээл амар нойр үрэл тэгэл нөгөө өдөр босоод ингээл хөөхтэй хоороолал ингэж яхад зүгээр л миний ганц мөрөөдөл байсан. Тэр болохоор зүгээр л нэг бүтэн өдөржингөө унтах юмсан. Бүр ингээл өглөө орой унтаал маргааш өглөөс ирэх юмсан. Яг нэг тийм төрсэн нерабитэй ээжүүд маань бас тийм бодолтой болчтой шүү. Тэгээд яг нэг тийм бодолтой болчоод нэг шүн босоод нэг хүүхдээ хууралал шүн 3 цагт босдог. Яг тэр цаг үед хүүхд маань хуурал болдог гэсэн байхгүй юу? Тэгэл босоод хүүхдээ хууралуулчаал хөвцсөн чинь зөөр ингээл дээрс нэг харам зөөр ингээл нөмрөл авсан. Яг миний хүнжил шиг. Ингээд би хүнжлөө ингээд би нэг унтдаг төрлийн хүн хүнжлөө дээврээ нөмөрч бүтээж унтдаг. Тэгээс ингээд хүнжлөөрөө толгоогоо гаргаад унтч чаддаггүй хүн байхгүй юу? Заавал ингээд битүү унтдаг. Тийм сурцсан. Тэгээд хүүхдээ болохоор ингээд жоохон цаашаа тавьчихгоо мэдээж хүүхдээ бүтээжлэхгүй штэ. Жоохон цаашилчаад өөрийгөө бүтээгээд ингээд унтсан чинь тэр хүнжил биш. Зүгээр л нэг юм хар юм ингээл нөмөрж аваад тэгэл бүр ингээл амар юм эвгүй гэл бүр хүүтэн тэгээд би бүр ингээд байгаа байхгүй. Тэгжингүүд би нөө хүнжлөө сөхөх гээд байгаа штэ. Өөрөө биеэрээ сөхөх гээд байгаа заяа. Сөхөх гээд тэгээд бүр ингээд гар хөл ингээд сарганаал бүр ингээд амьсгаа тавьчтаал тэгээд ангууд тех тусам дарцсан байгаа учраас аюу хэцүү дийлэхгүй. Тийм. Тэгэл бүрстэ байж ятаал бүр ингээл тэгэл би чи орилоод байгаа штэ. Нөхрөө дуудаал, ээжигээ дуудаал орилоод байгаа байхгүй юу. Тэгсэн ихэд хинт сонсохгүй. Хинт сонсдоггүй. Ааха яг дараалцсан байхад ерөнхийдөө л яаж ч амаа одоо амнаас авайл гарч байгаа болохоос тийм хоолойны өнгө бол ерөөсөө гарч чаддгүй юм биш. Ерөөсөө дууж чаддгүй. Амар бүр ам тавьчаал үгүй ам тэмцээл. Тэгэл яг ингээл нэг үхэж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж. Одоо ингээд нэг яг тэгтээ тэр мэдрэмжийг би мэдэхгүй зөв хүн ингээ хоолойгоо болгоцсон байгаад нэг юм амьсгаан мэдээж тавьчтаал хүн өгдөг ахaltaа. Тэг яг тэр шиг би бүр ингээ сүултээ бүр орилол чарлаал хашгираал бүр хамаг юм дууссан. Тэгэл бүр ингээл ёо за ингээл би өгдөг юм бах та гэл юм бот ингээл бодоол ингээл байжсан чинь ингээл шууд ингээл хүнжил сав гэл сөхтий.
Тэгэл би ёо ингээл нүдэ нэгээд ингээ харсан чинь манай нөхөр яасан бэ? Яагаад ийм сони ингээд нэг уйлаад байгаа юм шиг чимээ гараад байгаа. Яасан ядраад байгаа юм уу? Уйлаад байгаа юм уу гэд. Тэгээд одоо ингээд унтаа харин одоо дараагийнхаа хураалтыг би хийгээд тэгэл би бүр сэрэл ёо гээ юуны чинь юу яах уйлах би уйлаагүй би бүр зөндөө ойрсон хашгирсан энэ хүнжлийг сөхөөд өгчгүй яасан гэл гэсэн чинь үгүй чи уйлаадсан. Гэтэ манай нөхөр мэдсэн заяа. Тэгчээд нөгөө яахтэл ингээд нэг тунаал уйлаад ийн гэж бодсон юм шиг байгаа. Уйлж яхад нь 50 байдлыг нь юу яагаад яах вэ гэж бодоод уйлаад сэтгэлээд онгойлгож яхад нь яах вэ гэж бодоод ингээл доор газар хөвтөж унтж байгаа байхгүй юу. Тэгээ ер нь бол мэдсэн. Тэгэл цайхтай уйлж байгаа юм билүү дээ. Ингээд одоо тайвшир гэж бодвол тэгэл явахдаа тэр дотроо за одоо дараа нь одоо би босоод хууралхаас гээл жоохон ядраал ингээл нерабитэ дээрээ ингээ уйлж ийн гэж бодоод амар удаан тэгж хөвцөн гэсэн. Тэгсэн чинь үнийн эрэхтэй үгүй би тэр доорчин зүгээр өста. Оролтол гашгараал зүгээр байдлаа шатна. Өста үзүүлчихсэн байгаа байхгүй юу. Тэгээд намайг босчоод тийм үг л дээл би нөгөө нэг маргааш нь сэрээд тэгээ би яг тэгтээ нөгөө нэг яах гэж даруулдаг гэдгээ бол мэдэхгүй заяа. Тэгээд би шууд маргааш нь босоод өдөр нь ингээл мэдээлэлээс хайж байгаа байхгүй юу. Ер нь даруулахаар яадیں۔ Яг яадیں гэдгсэн чинь яавал даруулдаг юм. Тийм яавал даруулдیں гэл. Тэгсэн чинь яг ийм ядарсан, сүлдсэн, тийм хамаг энерги одоо муудсан тийм яг тийм үед тийм байдаг гэдэг. Тэгээд одоо би тэрнээс хойш хүнчлөө битүү нүгэж унтдаггүй. Оо тийм үү. Яг нэг тийм айдас одоолтол байдаг учраас тийм юм. Жохон траама авсан биш тийм. Тэгээд тэрнээс хойш хүнчлөө өрөөсөө толгой дээгүүр нөмөрдөггүй. Яг ингээд сурныхан доор хийгээл ерөөсөө яг 50. Яг тэгж унтдаг болцсон. Дараагүй шүү дээ. Угаасаа яалч үе чи амар хэцүү хөдөлтэй. Угаасаа ямар нэгэн байдлаар сүнсэн даруулах юм бол хөдөлж чадахгүй, эргэж харж чадахгүй. Гэтэ нүдний хамгийн амар нь ингээд яг даруулсан байгаагаа мэдгийм бол ингээд нүдний алин хөдөлдөг. Эргэн тойрны харж чаддаг. Тийм ингээл хөдлөөл хийдэг. Зөвхөн эргэн тойрн л яг тухайн одоо ямар зүгт хараа хөвтөж тэрнийх эргэн тойрн хөдөлдөг. Тэнгүүтээ хажуугаар хүү явж ивэл тэрийг харна. Тэгсэн мөртлөө тусламж гуйж чадахгүй, юм ярьж чадахгүй. Яг тийм байдалтай бүр ингээд гацчихдаг. Тэгээ угаасаа хинч угаасаа яг тийм байдаас яаж өөрийг аварч бол чадахгүй юм бэлээ. Өөр хин нэг нь л авардгүй юм бол. Дарха болон болтол. Тэгээ угаасаа хамгийн амар юм бэлээ. Тэгээд даруулчаад дээрээс нь тэгж инээн гэдэг бол бүр амар за даруулчаад яаж чадахгүй ингээд амнаас аваад гарахгүй байхад чихэн дээр бүр гэл ингээл амар муухай шулуунлаг инээ дээр ингээд инээгээд би бүр тэр тийм өмнө даруулж исэн ч гэсэн тийм мэдрэмжийг авч байгаагүй. Тэгсэн чинь ингээд сая тэгж авахд бас бүр ингээд арай л амар исэн юм чи. Тэгэл ингээл босаал ёо бүр ингээд зүгээр л ямар ч үг амнаас гарахгүй болтол тийм аимшигтай мэдрэмжийг тухай тэгж авч ирсэн. Бас амар юм билээ шүү. Үнэхээр аимшигтай. Угаасаа ч яах вэ? Тэгээд сүнсэн даруулна гэдэг чинь угаасаа яг нэг тийм тоглоод байх юм биш. Угаасаа хүсэх юм биш. Тийм өстой хүсэх юм биш. Тэгээд зарим нэг хүмүүс өдөө шүү дээ албаар нэг даруулахыг хүсч юмсэ тий. Би нэг үзчихсэн. Хүүхэд байхад нэг цээжин дээр ингээ хоёр гараа ингээ тавиад унтангууд хар дардаг тий. Хар дар зүудэлдэг гэл тий дээшээ хараад. Би тэр нь одоо болтол итгэдэг гэхгүй. Тий ер нь бол яг тийм юмыг би хүүхэд байхдаас сонсчоод орой унт холгондоо ингээ би дээшээ харчаад ингээ хоёр гараа цээжин дээрээ тавиад ингээ албаар тэгж унтдаг байсан байхгүй. Яг үндэ би ерөөсөө хар дарж байгаагүй. Тий. Яа бас яг ер нь тиймэрхүү юмуд амар сонирхдаг байсан хүүхэд байхасаа. Их тийм хөгсдөө ертөнцийг ямар байдаг бол те. Хүү яагаад хар дард юм бол. Тэгэл хар дарна гэдэг чи яг миний амьдралтай холбоотой юм болов те. Тэр болгоныг би бас амар сонирхож боддог байсан. Тэгэл яг үндэ бол юутай чамаагүй байсан. Тэгэл амар л та. Тэгэл хүсэх юм биш. Тэнгүүтээ за одоо манай хэдэд яг ярих юм бол байна уу? Байхгүй. За бодроо болсон мэсэг. Хамгийн амар юмнуудаа ярьлаа. За ярих уу яах уу? Тийм дам ярэ бэ. Дам ярэ. За бид нарт дараагийн дугаар гэж бас байгаа штэ. Дараагийн дугаар. Тэрэндээ хадгалахаар уу эсвэл одоо шууд ярьчихад харамсахааргүй юу? Хэрэг амар харамсахааргүй хаа.
За. За тэгвэл дээгид манаас байгаа юу? Нэг бол бай. Надад тохиолдсон. За тэгвэл одоо Секи дэг хоёрынхоо нэг түүхийг яваад тэгээд энэ дугаараа өндөрлөе төхөө. За тийм. За Секи. За ерөнхийдөө нөгөө нэг бидний тохиолдсон аимшигт явдлууд гэдэг юу групп байдаг штэ. Facebook групп. Тэнцээ ингээд миний ингээд уншиж ирснээс бол хамгийн ингээд ер нь дэжүү ард схемээр нэг тийм түүх байхгүй юу. За 2000-ад оны ихээр би хүчиж хонхор захыг 2 кентнертэй махны зойр байхад нь ченж дээр ачигч хийдэг байсан юм аа. Тэр өдөр нэлээд шүн болчихсон надаас гадна өөр кентнер дээр ачигч хийдэг булган гих залуу сэлэнг дорнд 2-оос 30 дээр очисон гулууз махнар ирнэ гэд жилээдээ хүлээж суулаа. Миний ажил болгох ачхал гэсэн 2 үүрэгтэй. Нэг мэдхэд сандлахаа нурууг дэрлээд хэсэг унтчихжээ. Ханийн цаг руу харвал өөрийн 4 болж байх бөгөөд гадаа машин хангинаад л утаа байгуулад л ороод ирж гинэ. Шууд юм бодлого малгайгаа өглөөл урдуура пупучиг зүгээд пупучиг гэдэг нь юу юм бол? Пупучиг. Тийм. Хорвогч юм шүү. Хормч юм. Тийм л юм бах та. Булганыг мөрлөө нэг нудрангаа ирцэн шүүхөө гээ дундуур нь дуу аваад гарч утсан юм аа. Машины жолооч Хүрэл Баатар гээд настайфтар ах байдаг. Би шууд ямар орой орж ирж байх юм бэ гэж асуухад харин өөр зам түжээ мултраад хідэн гулууз газар хөглөрөөд өөрөө ачиж хөгөөж ирлээ штт гээд уцаартай хэлэхэд нь ардаас булган гарч ирвэ. Твшрөө зүвдэж явраад гарт таарсан барьцтай эс болгоныг болгон руу чулуудаж дундуур нь амьсгаа авч булчингаа судлангаа тамхи хасаавал доороос булган хөөш гэд удаа салсангүй. Би толгой зохиулгаал яасан гэтэл нэг үстэйгээ холилдсон хаагуй үзүүлэл энэ хараа гэд бүр сонирхол татаад унлаа. Энэ хоолой яагаад байна? За өсөрч буугаад бүр ойроос үзвэл бүү үзэж ястай шижийн дотор харцгнмаар юм байсан гэж байгаа байхгүй. Тэр өхрийн гоён дээр хүний үс дээрээс нь хинийх нь гэж мэдэхгүй үеэрээ тасарчихсан чих ширүүснийх нь хажуугаар сүлбэд орчихсон байсан. Яана. Хамгийн аимшигтай нь хүний чих байсан. Амаа дарах гэхээр гар цустай хойлолцчихсан, ойртуулах гэхээр хамар цоргиостой. Булган амандаа үйлдвэрийн махтаа эн чин сэлэнгээс ирсэн гэхээр бараг хойноос алтан булгаар л орж ирж байгаа бах та гэхэд за ядаж монгол хүнийх биш юм да гэд дотроо баг зэрэг тайвширлаа. Мөрлөө шидэж байх дундуур анзаараад явхаар шидээд барьсан тавьснаа сайн шинчилж шийдсээр бараг шижүүр гаралгүй твшний арын гүүзүүн дээр цөөхөн хідэн гулуу зүлтлээ. Хөлс нилээн цавирчихсан үнэр танар гэж авах юм байхгүй. Манад ирдэг байсан мах одоо бодохны адуу өхөр бод бог хамаагүй хачигдаад харин хідэн муу ачигчд ялгаж үрдэг байж дээ. Адууны богино гуй барьцалж татаад өрөх гэтэл гаранд нэг зүйл зунгаарлаж тэглээд хөвч шүрмэс гэлтэй зүйл зууралдаад буцаагаад алдчихлаа. Хажуу тишээ хүндээлж шидээ доор нь юу байсан харвал би хойшоогоо твшин дээр бүсөөрөө хүчтэй очиж суучихсан. Би амьдралдаа тийм зүйл үзэж хараагүй, харахыг ч хүсдэггүй зүйлээ хажуунаас нь харчихсан. Надад дараа нь юу болох бол биш. Одоо л яаж энэ навшийн зүйлээс холтондоо гэж бодогдож байж үлээ. Тэр махны доор хүрэн улаанаараа эргэлдэж нүүр зүс нь харагдаж танигдахын аргагүй хүзүүгээрээ тасарчихсан хүний толгой байсан. Oh my god. Яна. Хэсэг урдаас орчихсан мах юм. Сэлэнгээс орж ирсэн юм шүү. Хойноос орж ирсэн юм шүү. Хойноос сэлэнгээр алтан булгаар орж ирсэн юм шүү. Тийм ээ. Йоо, бүр ингээд хамаагүй харцсан. Тэгээд хэсэг зочроо гарахгүй гүлэрж суух зор болгон яав хөвшөн твшрүү зүгдэж толгой зохиулгаад харахтаа өнөө зүйлийг анзааралгүй яг хажууд нь өсрээд буучихсан. Би сандарсандаа хүүхэд шүг хуруугаараа тэжлэн зааж үг хэлж чадалгүй
твдэж ядтал болгон өнөө толгойн зүг рүү хараад зог туссан мал шиг чимээгүй хөдөлгөөнгүй болсон доо. Бид хоёр бие рүүгээ хэсэг харж яах учраа мэдэхгүй гөлрөх хорон дараагийн 30 дээр хатсан мах дуу хангинуулаад орж ирэх чимээнд огцом хөдөлгөөн орж шууд төвшин дээрээс эвэртэй тулааг цайтай цэрвэж зэ авсан да. Контейнер руу буцааж ороод харвал Хөрөлбаатар гуай тухаа олоод унтчихж холоос тасралтгүй давхиж үүрээр орж ирсэн хүн ядраа биз дуудаж басгаад өнөө толгойн талаар эхэлтэл нөгөө ах нь хин зүгсэн басны тим байдгийн таамуу хоёр ахаараа зүг надараа гэд буцаад толгойд ирлээд унтахаар хазайлаа. Болгон босож очиод хүрлээ ахыг нэг хүчтэй нудраад хөвшин банд минь хуцаад байлгүй өөрөө очиод үзээдэх гээд зангарахтаа хатуу хэлээд хөвшин бооны нохоо зуух шүдгүй гэдэг шиг ухас хийж босоод булганаас рэкэд аван яач дуугаралгүй дэвшрүү авирлаа. Өөрөө харсан даруйда хуруугаа мэрж би хаан цагаан хөхөнгөөр туяарч дотроо настай амтан явчих юм биш үсттэй гэд битүүрч зогсдол ашгүй өөрөө ихэлж амнын ахтан таньдаг хэсгийн байцаагч байгаа. Уг нь зам тээвэр ихэлтэй гэхдээ эхлээд тэрэнд гомдол гаргаад хэргийг шийдүүлье гэж өнгөрчлээ. Гонжолооч дээ нөө. Биш ээ нэж жолооч дэж гисэн юм. Жолооч нүг ачсан газраас юм шиг тий. Ачсан газрынхаа ямар л байсан юу хэлэхгүй бол тий. Мэддэхгүй болохгүй шүү. За тэгээд маргааш нөгөөдөр нь бөөн хэлтээс дамжиж хөөцөлцөөр цаад компанид нь хэрэг үүсгээд ашгүй тэр ёрын явдлаас ангижирсан да. Яг нарийн учрыг мэдэж чадаагүй ч хүний тасарсан толгойг боддоор харж үзсэн дээ. Тэр явдлаас нэлээд хонь улирал солигдохын зааг дээр гадаа хамаг юм шарлаад гол ус ширгэж байхад би дорнд руу цаанаасаа ачаагч байхгүй намайг очиж ачаад ирэхдээ өөр хүнээр буулгуулчих нь гэд тохироод явсан. Яг уу хүсэл нь арай өөр болоо тэр үедээ мөнгөний хэрэг гарсан байсан болохоор явсан юм аа. Хотоос гараад холцсонгүй жолоочоор даваа гэх манай танил гачгаар хийж цуглуулсан мөнгөөрөө босгосон цэнхэр бонготой гарсан юм аа. Твшин их урт Кевин харин давчуу зайтай. За тэгээд холын ачаанд даваагийн хувьд анхных миний хувьд зам тавчлах дуршлагтай болтлоо олоодаа явсан байсан бөгөөд үүрээр гараад удаагүй байхад цагаан постн дээр ирээд миний талын дугуй хагарчихсан. Стал үүсн хазаасан цапаасгүй гээд цусны уутаар нэмгэн хаймар давхарлаж нөхөөд хідэн автиркаар хөшөж суусаар өдөр өнгөрлөө. Бүрий төхөө тэр үед тохироонд таарад ашгүй дугуй нөхөгдөж замд гарсан. Тавчааны замаар нэлийн хол шорон тоосон дунд бүүж унтаас хэрүүний хооронд замчилж байх зур нэг мэтгэд замаа алдчихж хинтий дөгсөн болтой байваа. Гол дагаж урсаа төв замтай нэлдэг байтлынуудаа бүр уулын аруур ороод хавцал маягийн өндөр газар ирээ зогсчихлоо. Би давааг зүхээд хилээд байхад бууруу ирэхсэн юм шүү гэд буцаж зам эргүүлээ төлшөндөө гороож суух зур нэлийн холоос цагаан хад чулуу гялтаагаад таамгаар бодвол сумын нэр бичээ зоочсон байхдаа гэж бодоод өөрөөр ирэглээ. Өнөө хад руу төхөх тусам дээр нь адын бодол төрөөд сайн ажвал дээр нь хүрэн хараар юм биччихэж ойртод ирээд уншил хүүхд тасхны оршуулга гэд биччихэж дотор ингээл пил гээл явцсан гинэ. Амдаа хараал уншаад зүүнээ дараа зам таагаад явахаар шийдлээ. Нэлээд л явсны эцэст урдаас цагаан тод гэрэл цацруулсан үл мэдих зүйлүүдээс ирж явах юм аа. Тэр цуг зүгрөө багцаалаад эхэндээ айлын хотны гэрэл гэж бодож байтал үгүй мартай хүн байж. Цаг 12-ын алд хавцаа өнөө хүнийг тушиж зогсоод эрэхт нь цонхоо мануалдаж гараа цохолгол тоосон шинжгүй орхиод явчихлаа. Гайхаад эрэхтэй хүн байх гэж бодснороо ахгүй гэхэд бүр хурдлаад эхэллээ. Жаргалж ясан морой шогшуулаад явж ядлаа. Араас нь сайн ачхад нэг зүйлийг бодож амжсан сүүлгүй морь байсан. Говийн сэлхээрийн гүйдэл сүүлгүй гэж ярьж сонсож байсан тод орж ирээд даваа руу чи ялав хурдлаат хууг нь одоо ингэж байгаад богооны өртөө байгаа бараг хөдөл гэд хурдлуулсан гинэ. Дотор нь ягаад ч юм ингээд цаанаасаа төвшөөртэй төрж гисэн хүн өөр яах вүлээ те.
За тэгээд даваач бас дотроо юм сансан л бид өксөөр таарах болгонд хаа заваад гаргаж явтал яг тэр цуурхтай газрын өксөөр дээр миний тал руу дарж хур тавтал дугуун таг туг хийгээд нуран гайтай хөлбрөө тосолчихсон. Машин хідэн дэрсний салаан дээр тогтоод ашгүй бөөрөөрөө тогтоход би гişгүүрээс зүвдэж машинаас амьсгаа аван гарсан. Эхлээд харсан зүйл маань твшин дээр нэг хөрөн улаан өнгийн юм далснаа танил толоогоор юу байна хөвшөө гэд мөрөн дээрээ юм атсан сүүдэр айтай зүйл байсан. Өнөө зүйл төрхөж ирээд мөрөн дээрх үүрсэн зүйл нь тод харагдсан бараг л өнхөлцөг хагалчихсангүй мөрөн дээрээ хүн үрчгсэн өнөө хүүрийнх нь толгой нь дээр үед үзсэн твшин дээр байсан тасарсан толгой яг мөн. Дагаад яваад. Тэгэхээр одоо хүртэл ингээд дагаад яваад байсан. Тийм тэр болтол дааж явсан юм шүү дээ. За тэгээд амаа ангалзуулан хуруугаараа савчуулж таталд өгсөндөө би зүрхний өвчтэйсэн болохоор айдсаа дийлэхүү татаад эхэлсэн. Даваа ухаан орсон болтой намайг хүүш чи яав энэ тэр гээл хөлнөөс зуурах зур би сармис гэж хэлж чадалгүй нүд харанхууллаа. Сармис өнөрлөвл таталт маань гайгүй болтой гинэ. Ухаан баларцснаас хойш үдсэн болгон тэр чихтэй айдас эхэндээ гулууц махнар дунд хөвтөө тэд нар могоошиг татганж хөдөлж байсан бөөлжээс хүрмээр морьтой хүмүүс хөглөрөө дурдуур хойгуур чимээ гарсан ч харж чадахгүй замд таарсан морьтой хүн хаанаас юм давхиж ирээд намайг шүүрээ давсан. Би тэр дунд яг л утсан хүүхэлтэй шиг өнөө зүйлийн ханцуу юудангээс улаан цус урсаа тэндээ үүснос гэж шижгийн зүйл хөвөрч өгсөн. Морь мал майлаа чихч тайван байсангүй уруулам хатаж эхлээ цаашлаад би бүр тамиргүйдэж бие суларлаа. Морьтой зүйл намайг гарнаасаа алдаж би өнхөрөлдөж шороо ороож эргээ дараагийн харах зүйлдээ бүр чихээр айсан учир нь сарлаг айтай үсээ сахилзуулсан бие нь улаанаар будагдаж харцан их хүүтэн амтан адуу шиг янцгааж би хөлөө тэжлэн тэр зүйлээс зай авахар хүчилж эхэлсэн. За би боллоо энийг би их сөхөх дургүй хүн ахынх нь би жоохон тавгуурхчлаа эндээс цаашаа ярил ахан дийлэхгүй байхаа. Энэхүү явдлыг ярьж байхдаа царайн цонхэж хэд удаа таталт өгсөн учраас яриаг нь энд хүрээд дуусгасан болно гэж. Яа, бүрстэн шар ус бүр босгын дээр бослоо. Бараг бүх биений шар ус босч уу яа. Бүрээ сэвгүүд өгөн дээ. Мэрийг юм бэ. Тий. Тэгээд уушигтай хүртэл ажиллаа. Тий. Хүний толгой ингээд гулуузан донд хөвтөж юм шиг яг шиг тий. Тэгээд тэрийг нь одоо тэгээд хүмүүс аваад худалдаж аваад хоолндоо хэрэглэв шүү. Тэгэж дээ. Тэр нь бүр амар агаас тий. Махан дунд болохоор тэрийг мэдгүй шүү дээ. Тэнгүүд одоо махыг угааж хэрэглэдэг хүмүүс хэрэг хүлээ. Угаахгүй хэрэглэдэг хүмүүс хэрэг хүлээ. Тэгэл энэ зүгээр нэг ус байна гэл ингээл аваад хайчих шүү дээ. Нөө малын үслэж хүний өсч юм билүү? Тий, мэдгүй. Яа, тэгтээ аюу басалтай юм байна. Гэтэ хүний ус малын ноос хоёр ялгагдсан. Гэтэ цагдаас сэргийлэхтээс нөгөө таньдаг цагдаа магдаад өгсөн учраас бас шийдсэн л ахал да. Гэтэл тэр зүйл өдөө болтол дагаж яваад хол замд гарахт нь тий дагаж явж үзэгдэж ийн гэдэг чинь ёо эвгүй. Бүр амар. Яг нөгөө нэг өөрийнх нь толгойг нөгөө харцсан байгаа штэ. Тий. Тэгэхээр тэрний тэгэнгүүт нь толгойг нарангуудаа хамгийн их айсаг хүн тэр хүн өөрөө байдаг байхгүй. Тийм ээ тий. Тийм болохоор нь энийг даг. Тий нөгөө нэг булганаасаа илүү энэ хүн илүү байсан байна тий. Тий. Ер нь бол хамгийн анх харсан хүн энэ өөрөө. Хүн учраас тий. Тэр утгаараа л байна. За Сэкэ маань үнэхээр сонирхолтой бас жирхмэр түүх ярьлаа. Үнэхээр жирхмэрлээ. Дээгид маань ямар гоо үгүй. За надад болохоор яг за би болохоор одоо өөр тохиолдсныгоо ярих уу эсвэл одоо дархны замд осол их гардаг нь амьдралдаа одоо амьдраа цэмтлүүлж өгсөн 20 ялтантай холбоотой гэдэг нэг юм түүх байна. Энийг ярих уу гэж бодож байна. Та хэдээсээ бас. Болсон юм. Болсон юм. Тийм. За. Би гоё босон олон дуртай. За би болохоор 10 жилдээ нэг кофе шопт бариста хийдэгээс ахгүй юу? За. Тийм. Тэгээд бариста хийдэгээс тэр кофе шоп болохоор ардталтаа нөгөө нэг цэгтэй одоо үйлдвэр нь ардталтаа явдаг. Урталтаа яг одоо
худалдааны одоо юу явагддаг кафены байдаг аахгүй. Тэгээд би болохоор ингээд орой нөгөө нэг цэгийн хүмүүс нь өглөө эрт ирээд орой 4 цагт ингээд бүгдээрээ буугаа авчдаг. Би болохоор орой 9 хүртэл яг ажилдаг байхгүй ганцаараа. Ер нь бол хаалтыг явдаг. Ер нь ганцаараа тийм. Тэгээд яг цэгийн хүмүүс явжингууд ганцаараа. Тэгээ хойдлын цэг ингээд нэг шилэн хаалгатай байхгүй юу? Тэгээ шилэн хаалгатай. Тэгээд яг ингээд голын хэсэг нь ингээд булуурдсан. Яг доотлынх нь хэсэг нь бол хүний одоо хөл мөл юмнууд харагддаг хэсэг байхгүй юу? Тийм. Тэгээ би ингээд техникийн арт ингээд нөгөө нэг юу дуу мууга тавьсан ингээд сонсоол ингээд байжангууд. Ер нь бол өмнө нь ингээд надад тийм ганцаараа ингээд байжангууд яг ингээд хойдлын цэгт ингээд юм байгаа юм шиг надад мэдрэгддэг байсан байхгүй юу? Мэдрэгддэг. Хүн байгаа юм шиг. Тийм. Надаас гадна дахиад хүн байгаа юм шиг. Гэхдээ тийм хинч байхгүй. Бүгд ажилласаа буугаа явцсан. Тэгээ би нэг хойдлынхаа үйлдвэрээс хараад ингээ юмудаа нөхөх гээд одоо кейк мейк авчраад ингээ ганцаараа тэрлээ ордог байхгүй юу? Харахгүй гэрлийн насаагаад ороод юм аваад тэгээд ингээд явж байхдаа жоохон айдаг байсан. Тэгээд нэг өдөр тэгж жагаад нөгөө нэг одоо талах өрдөг ийм нөгөө нэг лист ийм өндөр ийм юутай хэрэгтэй ийм листнүүд байдаг та. Тэр листнүүд байдаг аахгүй төмөр 3 шиг ингээд амар олон байдаг. Тэгээ нэг өдөр би ингээд ажил дээрээ ингээд юу орой болцсон. Яг нөгөө нэг өнөөдрийнхөө олсон нөгөө орлого юмнуудаа нэгтгэхэд ингээд нэгтлаад ингээд байжсан аахгүй. Тэгээд тэгсэн чинь миний ингээд тавьсан байсан дуу гинт ингээд чимэг болчихдог аахгүй. Тэгээ би ингээд яагаад ингэ зогсчоо гэж ингэ бодоод тэгээ буцаагаад нөгөө дуугаад өргөлөөлөө тавьдаг байхгүй. Тэгсэн чинь буцаагаад нөгөө дуугаа тавьсан чинь хойдтал нөгөө нэг хүн ингээд нөгөө нэг талхны нөгөө нэг листий чинь ингээд чирээ яваад байгаа юм шиг ингээд сонсогдоо за. Би тэгээд ингээд амар гайхаад хойно хүн байхгүй дээ гэж ингэж бодоод тэгээ яж хат ингээд нөгөө нэг хаалтаа хийцэн дотроос хаалхад төгчсөн ганцаараа. Тэг ингээ юма бодоо ичсэн. Тэгээд ингээд амар айгаа за. Тэгээс юма бодчоод ингээд юу яасан чинь ингээд хойдолд нөгөө нэг тэрэгнүүд ингээ хөтлөдсөн байхгүй. Би тэрийг бүр ингээ нүдээр харсан за. Нэг доотлынх нь онгорхоо хэсгээр ингээ харж байгаа нь ингээ хөтлөөд заяа. Тэгээд ингээд би одоо хойдлын хаалгаар хүн ороод ирнэ гэж баймирг орж ирсэн бол наашаа орж ирсэн ингээ заавал надад мэдэгддэг. Тэгээ орж ирсэн бол хүн чинь нэг гэрлийн асаанда. Ерөөс тийм хав харанхуу тэгсээр нь ингээд дугуйнууд ёо. Тэгээ ингээд би бүр амар айгаа за. Тэгээд ингээд техникийн арт ингээд хамаагүй манзалчаад зүгээр ингээд гэрлийн унтрааж гарахаас хүртэл айгаад тэгээд ингээд аав ээж хоёрлоо ингээд залгаад ингээд видео кал хийгээд ингээд би ингээд айгаад байна гэд. Тэгээд видео кал хийж байгаа та уцаа таслахгүй жаараа би одоо ингээд эндээс гарахын тулд ингээд ядаж хандаа ингээд ярьжмаар байна гэдгсэн аахгүй юу. Тэгээд ингээд би гаран гарчлаа ингээд видео калаар ингээд яриад тэгээд ингээд гараал нөгөө нэг кафенийхаа хаалгыг төгжөөл тэнгууд ингээд гарангууд гадаа гарсан чинь ингээд жоох ингээд цас орцсон заяо. Цас орцсон. Тэгээ нөгөө нэг байрны нөгөө уртлын өндөр гэрлүүд байдаг да. Хуучны байрнууд донд яг байдагс аахгүй юу. Тэгээд би тэр дундуур ингээд алхсан чинь ямар ч машин яваагүй, ямар ч хүн явдаггүй. Тэгээд тэгсэн чинь ингээд би гараад ингээд айцаа алхаж байгаа штэ. Айцаа алхаж байхад ард хүн алхаж байгаа юм шиг надаас мэдрэгдсэн байхгүй. Тэгээд эргээд харахаар хинч байхгүй. Яа. Тэгээд гэртээ ингээд би тэр айсан чигээрээ ингээд битгүү яаж гэрт ирснаа санахгүй байгаа заяа. Амар хурдан гэртээ очсон байсан. Тэгээд гэрт ирсэн чинь ээж аваа яас юу болсон ингээд. Тэгээд гэрт очиод миний ухаан санаа арай нэг тийм гайгүй болоод тэгээд би ингээд босон явдлаа тэгсэн ингээд ярьсан аахгүй. Тэгээд би тэр шүн ингээд ганцаараа унтах гэсэн чинь нэг л эвгүй санагдаад тэгээд ээж би тантай зүг унтах хүү. Тэгээд ээжтэй цуг ингээд унтсан байхгүй юу. Тэгээд ээжтэй цуг унтсан чинь тэр шүн ингээд ээжтэй унтсан ч гэсэн би ерөөсө зүгээр ингээд унтаж чадаагүй. Тайвширч чадаагүй. Яцтай байсан. Гэрт ингээд ороод ирсэн чинь надад мэдрэгдээдсэн аахгүй юу. Гэрт байгаад байгаа чинь. Гэтэ ингээд үгүй ээ юу ч одоо намайг дагж идэж жоох ингээд өөрийгөө тайвшруулах гэх тийм бодлоод ингээд ороод тэгэл ингээд хоёр тишээ хөрвөөгөөл ингээд ерөөсөө унтаж чадахгүй ингээд байсаар юм байгаад өглөө болгож байгаа байхгүй. Тэг өглөө болоод ээжээ би ингээд урчин ингээд унтаж чадсангүй. Тантай унтсан ч гэсэн ингээд зүгээр унтаж чадсангүй. Хоёр тишээ хөрвөөсөр юм байгаад нойр авч чадсангүй. Тэг ингээд би одоолтол ингээд айгаад байна.
Би ингээд ажил дээр очихоос хүртэл ингээд айж ийн гэж хэлсэн байхгүй. Тэгсэн чинь тэгээд юу ээжэд нэг таньдаг тийм үздэг хүн байдаг байхгүй. Тэгээд тэр хүнд за энэ ахаас нь ингээд асуугаад үзье. Амар сайн үздэг юм баг. Тэгээд тэгсэн чинь юу яриад ингээд манай охин ингээд яриад. За би эргээ залгая үзчихэд гэдэг байхгүй. Тэгээд эргээ залгасан чинь юу яагаад за одоо яста бушуухан очоод энэ ингээд номнуудыг ингээд уншуулчих. Тэгээд дээрэс нь ингээд бас тийм тусгай тийм засал масал хийд юм биш үү? Тэгээ тэгээд тэгсэн чинь наад сүнс чинь ингээд дагцсан байна гэж байгаа байхгүй намайг. Тэгээд ингээд засал масал айц учраас дагцсан. Тэгээд одоо ингээд энэ заслуудыг ингээд хийлгэх юм бол ерөнхийдөө гайгүй чи наад ажил дээрээ одоо тий ажилласаа гарахгүй шүүж авах ингээд утсан бол тэндээ өөхөх байсан байна гэсэн бүр намайг. Би тэгээд бүр ерөөсөө юу өөхөн бараг тийм бодолд надад байгаагүй заяа. Зүгээр л амар айцсан байсан. Ингээд наад охины чи ингээд сүнс нь ингээд явцсан байна. Зүгээр ингээд би л ингээд байгаад байна. Тэгээд сүнсийг дуудана. Тэгээд ингээд би бодож байгаа байхгүй юу? Хэрвээ ажил дээрээ дахиад жоох ингээд удсан бол тий ямар нэг юм арцуулсан бол хэрвээ харсан бол тэгэл шууд газар дээр өөхөх байсан. Тэгээ ингээ арай жоохон хурдан ярьсан байна. Удаагүй ингээ болсон байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр би ингээ айц учраас намайг даахцсан. Тэгэхээр ерөнхийдөө л хизээч тиймнээс айж болохгүй юм билээ. Яаж харчаад гэтээ яахгүй ингэж би ингээ би болоо. Надаа ингээ амар мэдрэгдээд байдаг байхгүй юу? Ер нь яг уу би амар 6 дахь мэдрэхүү ингээ хөвцөн гэж ярихгүй л тий. Зүгээр л ингээ нэг жоохон муухай энергитэй ч юм уу тиймэрхүү юм надад жоохон мэдрэгддэг. Тэгээ ингээ би тэр шүнжэнгөө унтаж чадаагүй гэрт нэг гадны хүн ороод ирсэн ч юм шиг санагдаад тэгсэн хэрнээ ингээ өөрийгөө тайвшруулах гад ингээ байгаад байдаг гэсэн. Тэгсэн хэрнээ л тэгэл өглөө хүнээс сухад угаасаа ойлгомжтой хүн дагцсан байна. Гэж байгаа. Тэгээ нэг юм зүйл болж ирсэн. Бас эвгүй л төгөх юм байна. Тэр бас нөгөө яа одоо гэртээ яаж ярина. Газар ажилдаг газар мазрын бас нэг тийм эвгүй нэ. Тэгээ угс иймэрхүү эвгүй юмнууд угс яг ажлын газар яг шөнийн цагаар ч юм уу те. Одоо хамгийн сүүлд нэг ажил дээр үлддэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс аягүй их тохиолддог. Тэгээд ингээд нөгөө бариста хийжсэн нөгөө ээлжний нэг охин байдаг аахгүй юу? Тэр явдал болохоос өмнө нөгөө ээлжний охин болохоор юу ана би ингээд юу энэ газрын тухай урчин ингээд зүудлээд унтаж чадсангүй гэж байгаа аахгүй юу? Юу зүудлсэн яасан ийсэн гэж би тэгсэн чинь өстө нэрээ нэг урчин рөнгөө ингээд одоо нөгөө нэг шил биш үү? Нөгөө доотлох хүлэн л харагддаг. Тэр шилний ингээд хүлэн ингээд баах юм балетчны хөлнүүд ингээд бүжиглээд байна гэж зүудэлсэн гинэ. Тэгээд тэр зүуд нь ерөөсөө нэг л эвгүй санагдаад ерөөсөө ингээд унтаж чадахгүй за. Тэгээд ингээд ээжигээ дуудаад ээж би ингээд унтаж чадахгүй ингээд нөгөө ажиллаа ингээд зүудлээд ажил дээр ингээд баахан балетчны хөлнүүд ингээд нөгөө нэг цэхийн шилэн доогоор ингээд бүжиглээд ингээд яваад байна гэж зүудэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээд ганц чамд ч биш тэгэл бас нөгөө ч бус хамт ажиллаж исэн хүмүүс бас ер нь мэддэлсэн тийм. Тэгээд ингээд би тийм нуудаа ингээд ажиллаханд айлж байгаа байхгүй. Захирал махал дээр нүгүүд юу ядг ёстой нэр нэг зүгээр хийсвэр мэсвэр хутлаа ярьж байгаа гэж жоохон маазраад ингээд өнгөрчдөг. Тэгээд ингээд дараа нь тэр хавьд амьдардаг нэг хүнээс сонссон чинь энэ байшин гэж ингээд нэг давхар өмнө ингээд шатчихсан гэж байгаа байхгүй. Тэгээд шатчихсан. Тэгэхээр яг хуу тухайн үед тэнд ингээ хүн өнгөрч исэн байх боломжтой. Тэгээ тэрийг нь засварт оруулаад ингээд одоо үйл ажиллагааны зорилгоор ингээд ажиллаж ирсэн. Шатчихсан газар учраас тийм. Тийм үгүйсэн тиймэрхүү юм болж исэн газар заавал ямар нэг гүйдэл судал юм үлдсэн байдаг. Хорогдчихдаг. За яаж явна? Яаж явах болчлоо шиг ер нь бол. Одоо гэртээ харахтаа яана. Хөгчмөөстэй эцээр нь тавьчаад явах. Эсвэл юунаас ч айж болохгүй шүү. Тийм гэрлийн эцээр нь тавьаад. За энэ хүрээд манай өнөөдрийн мандуугаар өндөрлөж байна. За ингээд өнөөдрийн сонсогч та бүхэн маань өнөөдрийн бидний тохиолдсон аимшиг явдлуудыг сонссон та бүхэндээ баярлалаа.
За өнөөдөр манай UBM радио 89.3-ийн спешиал Halloween дугаар маань энэ үрээд өндөрлөж байна. Тэр та бүхэн өөр тохиолдсон аимшигт явдлуудаа ярихыг хүсэх юм бол манай UBM радио 89.3-ийн YouTube пост руу илгээгээрэй. За ингээд хүлээж авсан та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. Баяртай. Баяртай.